За хай тэгэхээр юу яцхан удаан хүлээсэн байх 8 сарын тайрот ингээд reading орохоор ингээд нөө боллоо. За энэ удаа 8 сард хэдүүлээ юуг харах вэ гэвэл ерөнхийдөө яг ямар хуу ингээд energy төлөв байна гэдэг хэдүүлээ ингээд харцгаан за ихнийх. Хоёрдугаарх нь болохоор хайр дээр ер нь яг ямар хуу байна гэдгийг нь харна. Гурав дахь нь ажил. Тэгээд энэ гурыг хэдүүлээ ингээд нөө харцгаа холноо. Тэгээд нэмэлт нь болохоор яах вэ гэвэл штэ тэ энэ гурван хэсэг дээр үйл явдлууд яг ингээд нөө эцсийн байдлаар ингээд нөө яг шийдэл нь яг юу болж байгаа. Асуудал ингээд байх юм бол тэр асуудлыг яаж ингээд ухаалаг зохицуулах вэ гэдэг тал дээр хэдүүлээ ингээд нөө нэмэлт хэсэг дээр ингээд нөө ажиллах ингээд болно. За мэдээж ойлгомжтой хамгийн ихний бол хонь. За хоньны орд хэдүүлээ харцгаа 8 сарын ерөнхий 2 ингээд 3 удаа шафлээсэн. Тэгэнгүүт их амархан шүү дээ. За тэгэхээр 8 сар та бүхэнд яг анхуу үйл явдал ингээд нөгөө болох нь гэдэг. Окей. Таур зэрэг тайлбарлалаа бүхний өдөрт доошоо. Яа мэдээдс. За тэгэхээр та дэвд бол 8 сард яг ямар энерги зохилж байгааг шууд утгаараа Tower ингээд нэг зохилж байгаа байхгүй. За хэдүүлээ энэ дээр яг яаж ойлгож болох вэ гэвэл штэ тэ эцсийн эцэст хүний амьдралд Tower гэдэг момент заавал хэрэгтэй байдаг. Одоо ямар нэгэн зүйл нурах, сөнөх тэ. Тэгээ ер нь хүмүүсийн Tower үзрээс амар айгаад идэв. Уул бол Tower үзэр чи хамгийн гоё үзэр ахгүй. Та ингээд бодоод үзтээ нэг юм болох гээд байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг ажил мажил байлаа гэж одоо эсвэл нэг юм яах гээд байгааг мэддэггүй харилцаа ингээд нөө байж иснээр сайхан нэг мөр сайхан сөнөөгөл тэгээ нэг сайхан цэвэрлж аваад тэгээ шинээр ихтлэнэдтэй тий яг энэ ингээд нөө гарч ирж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ та дэвд бол 8 сар жоохон яах гээд байна вэ хөлтийн өдөр доошоо буюу яг дуусах хэвээр зүйлийг дуусгаж чадахгүй ингээд жоохон ингээд зурлах гал ингээд нөө байгаа энерги л байна л да. Их энергийн хувьд л за дараачийн ингээд нөө кейс заяа дөрвийн ингээд нэг зоосыг харж байна. Хойноос нь ингээд нэг 10-ын зоос ингээд нэг дагуулж ирж байгаа. За тэгэхээр ингэж ойлгож олно. Та дэвд бол сүртэй том алдагдал ч юм уу ингээд нэг сүртэй том одоо уналт гэдэг зүйл энэ дээр бол ерөөсөө алга зөв энергийн хувьд бол таавар нь байгаа мөртлөө яг бодит амьдрал дээр нэг алдсан уу гэвэл алдаагүй байгаа байхгүй юу. Яг бодит амьдрал таатай бол бүхэмжээ ингээд зүгээр нь тогтвортой ингээд байж байгаа. Гол нь таад одоо өөрсдийнх нь delusion буюу одоо нэг хийсвэр ингээд төсөөлөлтөө жоохон унахад ингээ байгаа ингээ хөзөр ингээ гарч ирж байгаа байхгүй. Ялангуяа ингэж ойлгоё. Годамж нь ингээд нэг чи алхаж ийлаа гэж бодъё заа. Тэнгүүд өөдөөс чи нэг хүн хаа ингэнгүүт нь чи ингээд нэг гар далаалаа гэж бодъё л да. Тэнгүүд нөгөө чи яг ард байгаа хүн л чи ингээ хаа гэсэн байгаа байхгүй. Тэнгүүд чи банд нэдтэй. Гэхдээ эцэст наадах чинь хин харж байл хин чараагүй зөвхөн чи зөвхөн өөрийнх нь толгой дотор амьдарч байгаа байхгүй. Нөгөө хоёр нь чи ингээ юу чамайг харах яг нөгөө хоёр ингээ хоорондоо уулзахыг л ингээ бодох ингээ байгаад байгаа байхгүй. Яг энэ жишээ шиг чи яг өөрийнхөө ингээд нэг толгой дотор байдаг энэ delusion буюу одоо нэг хийсвэр ингээд төсөөл дундаа наа чин чамаа ингээд нэг тийм жоохон бүхэн балдарч байгаа ч юм шиг бүхэм сүнж байгаа ч юм шиг ингээд нэг мэдрэмж гарч ирж лээ л дээ. Түүнээс шиг бодтой ингээд хандж үзэх юм бол бүхэм ингээд окей байсан ба. Яагаад би ингэж хэлж байгаа вэ л дээ те. Зоосны үзрч өөрөө дандаа earth science буюу газрын ордныхны бэлэгдэг те. Газрын ордныхаа юугаар алдартай? Юмд бодтой хандгаар алдартай байхгүй. Тэгэнгүүтээ ингээд нэг газрын ордны ингээд 4-ийн зоос 10-ын зоос 2 зэрэг гараад ирсэн байгаад наа чин болохоор юу хэлээд байгаа вэ гэвэл бүхэм ч окей. Ямар ч ингээ асуудал байгаагүй л байсан ингээ хөзөр байгаа байхгүй. За хойноос нь штэ те 7 гээл доошоо. За одоо энэ дэр нэг амар гоё юм гарч ирж байгаа. 8 сард штэ те хин чамд худлаа яриад хин чам жоохон нэг юм ингээ хандаад байсныг шууд ингээ нэг ойлгож байгаа байхгүй. Тэгээ ялангуяа за хэрвээ чи хин нэгэнтэй уучраа олох гээд ч юм уу эсвэл хин нэг ингээ нэг одоо нэг шийдэл ингээ хүрх гээл ингээ нэгдэд нэг жоохон эвгүй бифтэй ингээ болчихдээ штэ хүн чинь. Угаасаа ингээ энүүгээр чи ингээ gut feeling-ээр угаасаа анзаарн 8 сард энэ бит хоёр л яг уучраа олох гээд болж чадах гээд энэ яг цаанаа нэг юм нууж байгаа хта гэдэг ч юм уу те. Уул бол миний зүг гэхдээ энэ яагаад ингээ даам бол гэдэг нэг юм эргэлзээтэй нэг юм жоохон юмнууд ингээ байдаг та. Тэрийгээ чи даун гэж гарч ирж байгаа байхгүй 6-гийн саваагаар. Эцэс чи зүгээр ингээ нэг анхнаасаа л зүгээр надтай тустаас ингээд нэг ярьсан байсан бол хоёулангийн асуудал хоёулангийн бүхэмчин ингээд харилцаж байгаа айтайхан байсан шүү дээ гэдгийг ойлголцоод тэгээд давж байгаагаар ингээд 8 сар чи ингээд нэг хэлж байгаа байхгүй юу.
За хойноос нь штэ хэдүүлээ 9 аяга 2 аягийг ингээд нэг дагуулж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ энэ дээрээс юу гэж ойлгож болох вэ гэвэл 8 сард өөрийн чинь хувьд бол сэтгэл санааны хувьд айгүй гоё ингээд нэг саруулж байгаа байхгүй юу. Яг нэг тийм нэг юмд нэг ач холбогдол өгөх болчвол яг өөрөөхөө ингээд их тайван амраа амгалан тэ өөрөөхөө л ингээд нэг хийх ёстой зүйлүүдээ хийгээл нэг хөөрхөн ингээд нэг мөчгөрөөрөө болоо ингээд явж идэг да. Яг наад энэ нэрч ингээд байж байгаа байхгүй. Хойноос нь яг наадхыг чинь бас ингээд дэмжих хүн 8 сард ингээд нэг гарч ирж байна гэдгийг ингээд нэг ойлгож болох нь. Тэгэхээр хэдүүлээ энийг ингэж ойлгоё. Бидний амьдрал таад ингээд анзаарч ирсэн бол заа. Ялангуяа ADHD буюу анхаарал дутмагшилтай ингээд нэг хэсэг хүмүүс байгаа бол яг энийг сонсч байгаа юмстанд. Яг өрөөндөө ганцаархнаа ингээд байгаа гэрээ цэвэрлэхээр залхуу өрөөд идэг да. Тэгээ ингээд нэг юм гэртээ ингээд байхаар нэг юм аяга угаач хийхээр залхуу урайл, ажиллаа хийхээр ингээд нэг ингээд залхуу урайл яг ингээд нэг юм distracted ингээд болоод идэг да. Хажууд нь ингээд хүн ингээд нэг суун заяа хин ч хамаагүй. За тэгэнгүүт ингээд тэр хүн яг өөртөө чи ямар ч зөвлөгөө өгөхгүй өөрөө чи ажилд ингээд туслахгүй зүгээр л ингээд хажууд чи ингээд нэг байгаа л ингээд уцаа орлож байгаа. Юмаа ингээд хийнгүүт нэг цаанаасаа гараас нэг юм гарч ирээд идэг нэг юм мэдрэмжийг мэдгүй таад. Яг энэ юу гэсэн үг вэ гэвэл ч тэ бидний тарих ингэдэг. Яг ганцаархнаа ингээд нэг байгаа тохиолдолд өөртөөхөө одоо нэг бодол бодлон одоо мэдрэмж нь ингээд нэг төөрчдөг. Хажууд ингээд хүн байнгут бидний тарих сигнал авангуудаа би хөдлөх хэрэгтэй байна гэдэг мэдрэмжийг авдаг байхгүй. Яг ийм мэдрэмжийг өгөх хүн 8 сард ингээд нэг хажууд чинь байх нь. Тэгэхээр ингээд нэг таад ингээд бодож үзээрэй. 8 сард ялангуяа ингээд тэрүүний ил доошо 8-аас хаваа доошо буюу яг юмнууд чинь тодорхой биш байлаа гэж бодъё. Тэгээд хүлээлт үүсгэсэн ажил чинь жоох ингээд гатсан байлаа гэж бодъё. Тэгээд яг яах гэдэг нь мэддэхгүй ингээд нөхцөл байдал ингээд орцсон бол зүгээр хажуудаа нэг юм дотны найзыгаа ч юм уу эсвэл нэг хамт ингээд байгаа хүнийг ингээд хажуудаа суулгачихвал ингээд болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсээр ингээд юу гэх юм ажилдаа туслуул харилцаандаа ингээд тослол гэж би бол огт хэлээгүй зүгээр ингээд хажууд нь ингээд байж ингээд хоб бацхихын ингээд хажуугаар ч юм уу эсвэл нэг хандаа ганц хоёр ингээд пи уудаг да. Тэгээд хоёр аягийг харалтаа хоёр хүн ингээд нэг хоёр аяг ингээд барьсан байгаа зү. Тэгэл аяганд нь ус байна уу, пи байна уу, водка байна уу doesn't matter заа. Зүгээр ингээд хандаа хоб бацангаа чи асуудлынхаа хариултыг өөртөө ингээд нэг олох амар сонирхолтой боломж гараад ирсэн байгаа байхгүй. Энэ угаасаа амар чухал. Бид нэр хүн гэдэг чинь сонин өөрийнх нь толгой дотор өөрийгөө хорих гээд ингээд байдаг. Тэгээд өөрийнх нь толгой дотор жоохон ингээд delusional буюу ингээд төөрөөд ингээд яваад байдаг. Бидний хажууд ингээд хин нэгэн ирж хин нэгэд ингээд бид нар ингээд одоо мэдгүй байгаа асуудал, ойлгохгүй байгаа зүйлийн талаар ингээд нэг ярилцсангууд тархич шууд ярин дундаар ойлгочтой байхгүй. Fuck яг ингэхээс юм биш гэдэг ч юм уу те. Ийм энерги байна. Тэгэхээр энэ 8 сар та хэдийн хувьд бол хажууд чинь амар гоё сонсох, түших, ойлгох ингээд нэг хүмүүс ингээд нэг гарч ирэх нэ. Тиймээс ингээд нэг алийн болгоо ингээд нэг хүн болгоноос ингээд зайгаа барайл ингээд те чи яг яах гээд байна гэл дефенстэй ингээд байх нь те. Түүнээс жоохон нэлттэй л байл та. Угаасаа хүссэн үсээгүй шигшигдэж гарч ирж байгаа байхгүй 8 сард. Чамд тэнийг хандчихсан хүмүүс тэнэг гэдэг нь шууд нүүрэн дээр чи ил болно. Чамд зэрэгээр ингээд аюугой дэмжээ туслаад хамт ингээд байж байгаа хүмүүс бас л ингээд ил болж байгаа. Амар ингээд гой сар гарч ирж байгаа байхгүй. Тэгээд анхаарах зүйл нь болохоор Empress ингээд доошоо буюу people pleaser энерги гарч ирж байгаа байхгүй. Юу ч ингээд ярих байг үл штэ те. Энэ 8 сар жоох ингээд бусдыг ингээд нэг хит их ингээд нэг сонсгоод бусдын төлөө ингээд нэг байх гад өөрхөн эрх ашиг гэдэг зүйлийг алах гад ингээд байгаа сар байна. Тэгээд хойноос нь болохоор юу яжаа одоо нэг юм chasing энерги гэж үүдэг те нэг юм араас нь бүүдэг энерги юу вэ гэвэл хүн ч одоо нэг байхгүй зүйлэл хүсдэг шүү дээ те тийм би амар гоё хайртай очирмаар байна би юмтай ингээ болмоор байна тэгээд хайртай очирмаар байвал энэ дотор ч хайр байх хэрэгтэй үстэй тэг хүссэн үсэгээ араас нь аттракт болоод ирдэг байхгүй юу энийг өөс би өмнөх хөшлгүүдээр зөндөл ярьж лээсэн тэгээ энэгээр би та бүхэнд юу гэж хэлэх гээд байгаа вэ энэ 8 сарын бас нэг энерги нь та хэд маань жоохон өөртөө итгэлгүйгээсээ ингээд болоод одоо өөрхөн үгээ хэлэх, өөрхөн жанжин шугамаа тогтоох, тэг ингээд нэг тусдаас байх нөхцөл байдлаа таад алах гэдэг байгаа байхгүй юу? Юу гэж ингээд нэг ерөнхий утгаар нь ойлгох вэ гэвэл чи хин нэгэнд үгүй гэж хэлж болно. Гэхдээ тэр хүннийг гомдоохгүйгээр. Чи хин нэгэнд хязгаар ингээд тавьж болно. Гэхдээ тэр хүнийг одоо нэг үүсэхгүйгээр. Чи одоо нэг
өөрийгөө ингээд нэг сонсоод өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлийг хий нэг ингээ хэлж болно. Гэхдээ алавтай юм шиг гоохгүйгээр гэдэг ч юм уу те. Чи хий нэгнээс ингээ холдож олно. It doesn't mean чи тэр хүнийг өвтгчиж холд гэсэн үг биш. Зүгээр л сайн сайн нөхсөж олно. Энэ үнгээр юу ойлгох вэ гэвэл бид нэр одоо давхар бодож сурах хэрэгтэй. Би одоо хий нэг үгүй гэж хэллээхээр тэр хүн гэх бах, тэр хүн тэгж бодох бах гэдэг ч юм тийм хүн ингээ бодлоо ингээ нэг боддог бол заяа. Одоо би хий нэгэн тустаас ингээ хандлаа гэж бодоход тэр хүнийг гомдооч болов гэж ингээ боддог бол наа чи өөр амар том эндүрлэхгүй юу. Бид нэр хий нэг нь уурлаж болно. Гэхдээ ухаалаг уурлна гэж байдаг те. Бид нар хий нэг нь тунж болно. Тий. Гэхдээ бид нэр бас ухаалаг туних гэдэг асуудал бас байдаг шүү. Тэрийг бас нэг ойлгочвол бас зүгээр юм. Тиймээс энэ 8 сарын энергийн ерхий энерги нэг юм байна. За 8 сарын ерхий энерги нь яах вэ? Хайр дурлалыг харж үгүй зөө. Яа. Хоньны ордныхны хайр дурлал. Ингээд 3. Хопа. Хааны цаас доошоо. Яг энэ 7 гээл өмнө нэсэн штэ. За тэгэхээр хэдүүлээ ингэнэ. Хайр дурлал дээр угаасаа хувааж байна. Энд ч угаасаа янз янзын хүмүүс ингээ байгаа юм чинь. Эхнийх хэрвээ чи ингээ хайр дурлалын ингээ нэг асуудал нэг цаана нэг л нэг бүтэл мотой ч юм шиг тэгснэ ингээ хойноос ингээ тэр хүн надад нэг юм жоохон шалчгаар ингээ хандаад байна ч юм уу. Эсвэл нэг жоохон хоншгүй гэж ярьдаг да нэг тиймэрхүү ингээ хандаад байна. Энэ motherfucker ингээ нэг жоохон намайг ингэчлээ гэдэг ингээ бодол ингээ байх юм бол заа. Ханаас нь шодрогоос ингээ өвлчихөж байгаа байхгүй юу гэж ингээ ойлгож болох вэ гэвэл ингээ энэ 8 сар яг үүндээ чи шодрогоосны хөзрөөр энергийн хувьд бол хамгаалагдсан байгаа байхгүй юу энергийн хувьд бол хамгаалагдсан. Тэгээд ингээ ойлгож олно. Хин нэгэн чамаа ингээд гинт ингээ гослоод ингээ алга болсон байлаа гэж. Одоо хин нэгэн чамд ингээд яах гээд байгааг нь мэдэгддэггүй. Яах гээд байгаа нь лайтаа юм шиг ингээ мэдрэмжийг байнга ингээ өгдөг. Тэгээд роллер костер шиг те нэг удаа амар гоё ягаал нэг удаа амар тэнэг байгаал нэг юм мэдрэмжүүд ингээ өгдөг ингээ хүн байлаа гэж бодъё. Наадам чи ингээ нэг universe цаанаас чи ингээ нэг юм так гэд тасалж байгаа харилцаагч аа. Харин хэлээдээд нь шүү дээ. Бидний амьдралд ингээд нэг хамгийн анхны үзрийг санаж байна. Tower гэдэг хөзөр чинь бидний амьдралд амар хэрэгтэй. Яг яах гээд байгаа мэддэхгүй өмнөдийг зүгээр ингээд зурлцснаар зүгээр нэг мөр сайхан тустаас ингээд нэг мөргөлдөө зовдлцож амьдрал чинь гоё болчихж байгаа байхгүй юу. Тиймээс энэ 8 сар жоох ингээд нэг токсик байгаа ч юм уу эсвэл төвөгтэй байгаа ингээд хайр дурлал ингээд харилцаатай ингээд хүмүүст хэлэхэд үнэхээр аятайхан ингээд нэг сар болж гинэ гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Isn't it? Okay. За. Аятайх юм байна хайр дурлалын ингээ харилцаан дээр. За тэгвэл ингэ хосын харилцаа нь хэвийн байгаа ингээ хүмүүст хэлэхэд ч тийм яг одоо хосын харилцаанд ингээ байгаа хүмүүст лоурсоор ингээ нэг сан карт ингээ дагуулж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ яг ямар хүмүүст ингээ зориулагдсан ингээ хосууд вэ гэвэл яг бусдаас ингээ нэг гуйхай болцсон. Яг ингээ өөрийнхөө ингээ нэг аз жаргал, өөрийнхөө ингээ нэг тайван байдлыг хамгаалаад ингээ нэг сурцсан хоньны ордных нь амар том ингээ цохилт ингээ болж байгаа хгүй юу гэсэн үг вэ гэвэл жигнэсээ ингээ харилцаа чинь бүр ингээ улам бүр романтик ингээ болохын дээр ёо баяр хүргэе. Нэг алien болго ингээ fucking ингээ хайр дурлал дээр ингээ бүтлгөө нааж идэв тийм үстэй. Бас ингээ үний амьдралчаас нэг амар гоё үе байж тээ тий. Нэг өдөр болго ингээ нэг хашнагдуулна ч гэж бас ингээ нэг юу яах вэ? За тийм байна. Тиймээс ингээд энэ 8 сард ингээ хостой байгаа ингээ хоньны ордныхан бол үнэхээр гоё ингээ нэг моментууд ингээ байх нь гоё ч ингээ болзоонод ингээ байх нь ялангуяа сан карт өөрөө материал ингээ нэг энергийг бас ингээ бэлэгддэг. Тиймээс ингээ нэг хостой гант ингээ нэг материалыг зүйл ингээ бодлож авах ч юм уу эсвэл нэг юм гоё expensive үнэтэй болцсон ингээ хийдэж штэ. Яа. Шууд тий. Юунд нь ингээ нэг саа завдын сан карт гараад ирсэн байгаа юм чаа. Угаасаа ингээ бодоод үзтээ. Бид нар ингээд нэг $1000-оор амар чухал юм ингээд худалдаж авлаа гэж бодоо. Одоо аялал хамт хосоор аялах. Эсвэл нэг амар гоё ингээд нэг фэнси ингээд болцоо. Энэ мэдрэмж, энэ момент чинь давтагдчихгүй шүү дээ. Тиймээс юунд нь ингээд мөнгө харамлах вэ? Сайхан. Явчих ингээд хэрэгтэй байхгүй.
За тийм байна. Тиймээс ингээд нэг хостой байгаа. Тэгээд хосын харилцаа айгүй аятайхан авч явж байгаа хоньны ордныхонд бол ингээд нэг баяр хүргэе. Нөгөө ингээ хоньны одоо нэг түүхтэй харилцаанд ингээ байгаа ингээ хоньнууд ингээ байсан шүү дээ. Одоо situationship эдгэр ч гэсэн ингээ баяр хүргэе. Яа тэгвэл universe угаасаа ингэжлэн да бод гариг буцаад дуусч байгаа тий. Хойноос нь Сатурн гарч ирж байгаа хгүй. Сатурны буцалт. Тэгээ энэ дээрээс ингээ та бүхэн маань юу ойлгох вэ гэвэл угаасаа шаардлагагүй хэрэггүй болцсон харилцаа чинь автоматар ингээд нэг нурж байгаа шүү. Гэхдээ энэ нуралт болгон чинь та дэвд бол нуралт бол биш ээ. Энэ харин ч эсэргээрээ та адыг шинээр ингээд нэг чиглэлийг чинь гаргах, шинээр ингээд амьдрал амар гоё авч явах боломжийг чинь амар гоё олгож байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу. За одоо тэгвэл ингээд сингл байгаа ингээ хоньныхан. За эдгэрт юу гэж хэлэх гээд байгаа вэ? Та адыг өөртөөсөө болохгүй байгаа юм шүү. Emperor үзэр доош байгаа байхгүй юу? Юу гэж байвал шүү дээ нэг юм юуны ч ингээд нэг туханд ингээ хүрээгүй байхад шүү дээ те. Нэг бол ингээ шууд тэр хүнтэй одоо нэг болцож байгаа хүндээ ингээ нэг амар гоё spice ингээ өөсөнгөтэй шууд яа битээр ингээд нэг гэрлэнэ. Юуны ч туханд хүрээгүй шүү дээ. Үнчээс нэг болцоод нэгээ таних нэг сар 2 сарын хугацаанд нэг атлист нэг гарч ирнэ дээ. Тэгхгүйр ингээд нэг фижигнэт ингээ гүгээд байгаа юм шүү. Тэгээд Emperor ингээ доошоо гарч ирнэ гэдэг нь энэ ингэ чинь заа. Таад яг зарим нэг нь байш шүү яг. Яг өдөж байгаа юм шиг штэ те нэг юм одоо нэг тоогдоогүй хүндээ ч юм уу гой харагдах гад хүчээр өөр хүнтэй болцоод байгаа юм шүү. За болохгүй шүү яа. Наачаас тоо жийж шүү. Тэгэх юм бол яах нах нэ. High Priestess үзэр доошоо яг үндэ чи gut feeling буюу зүн совин гоёроосоо сонсох байхгүй. Тэгээ энээсээ болоо hanged man буюу гацаанд ингээ орох гол юм л да. За бусад ингээ хоньны ордных нь ингээ нэг хэлэхэд одоо single байгаа ингээ хоньны ордных нь бол яалтчгүй айгу 50 сар ингээ болох нэ. Тэгээд single ингээ байгаа тэгээд тэр хоньныханд юу гарч ирж байна вэ? 9 зоос ингээ гарч ирж байгаа байхгүй. Яалтчгүй өөрийнхөө ингээ нэг мөнгө санхүү ажил дээр ингээ нэг төвлөрөх ингээ нэг сар болж байна. За тиймээс дүгнэлтээ ингээд нэг хэлэхэд яг хостой байгаа. Тэгээд амьдралаа ингээ амар аятайхан авч явж байгаа хоньны ордныханд хэлэхэд яа мөнгө битгий харамлаарай гой болцоо гой ингээд нэг моментыг хостойгоо өнгөрөхөд бол зүгээр үнэхээр энэ зөв харангуй ингээ байгаарай. Үнэхээр энэ 8 сард бол яг таад юм ингээ хувьд амар гой ингээд нэг сар болж байна. Тэгээд situationship ч юм эсвэл нэг төвөгтэй бай харилцаанд ингээ байсан ингээ хоньныхын ингээ хэлэхэд болохоор энэ бүхэн чинь ингээ нурж унж байгаа нь for the reason буюу цаана шалтгаантай ингээ байсан. Энэ нь юу хэлж байгаа вэ? Та хэдийн дараа чи одоо нэг учрах divine ингээ нэг одоо soulmate-аас тэрүүнтэй чи учрах шин ингээ нэг чиглэлийг өгж байгаа шүү гэдэг амар сайн анхаараарай. Тиймээс нөх амар шаналаад байлгүйгээр нөх амар ингээ нэг өөрийгөө буруутгаал нөгөө нэг буруутгаад байлгүйгээр зүгээр окей сайхан байлаа би хичээлээ сурлаа урагшаалхаа явъя гэдгээр ингээ нэг байгаарай. За тэгээд single ингээ хоньныхын хэлэхэд ер нь бол таад ингээ зарим тохиол өөртөө ингээ болохгүй шүү тий. Юуны ч тухайд хүрээг байхад тий. Тэгэхээр энэ хоньныхын хэлэхэд ч тий энэ 8 сар зүгээр хөнгөн болцоод яаж байна. Заавал ингээл юм болгоны ингээл нэг юм уртаар нь ингээ хараад би энэ үнтэй л ингээ цаашдаа ингээ суун би энийг л төлөө ингээ хичээнэс сквал ингээл нэг итгэж ядаж чадаал ингээл нэг юм зайгаа барьсны орон зүгээр хөнгөн болцол яаж байна те нэг хайдаа гоё гадуур гарч хоол идсэн шигэ нэг ганц хоёр пив уусан шигэ те тийм бас амьдрал чинь гоё шүү дээ тавтахад нэг канти орсон шигэ те бас амьдрал чинь гоё ихгүй юу. Тэгээд энэ 8 сард яг commitment ингээд шийдвэр гаргахад бол жоохон эрт байна гэж ингээд нөө шууд хэлээ. Зүгээр жоохон ажиглал яаж байна. Тэгээ тэр хүнтэйгээ болцгойдээ болзаад уулзгойдээ болзаад ажиллаа гэвдээгээд тэ нэг өөрх нь ажигцаа. Ажил мэргэжил. За тэгэхээр энэ 8 сард ингээ хоньны ордныхны ажил мэргэжил юу болж байна гэдэг хэдүүлээ харцгаая. Тэрнийх амархан. За тэгэхээр хэдүүлээ гинэ. Ёо энэ 7 гээл 3 дахь удаага гаргалж байна. Яалчгүй энэ 8 сард ингээ таадын амьдралны нота бачка ингээ нэг ил болох гээд байгаа байхгүй. Угаасаа ингээ нэг нота бачка таад өөртөө ч гэсэн gut feeling-ээр анзаарсан байх. Яа гэвэл галын ордныхан ч нэг юм зүнсэн сайтай ордохгүй юу. Уул бол хүмүүс ингээ усны орд гэж яриад байдаг. Усны орчин зүгээр emotion дол сайн байхгүй. Emotion мэдрэхтэй хүний ингээ нэг тэр цаана яг юу болж байгааг ойлгохтой сайн болохоос ш яг зүн сон яг ийм хүн болох байх та биста мэдээдээс юм да гэдэг ч юм уу. Ийм хүмийг ойлгохтой хамгийн сайн чин галны орд гэхгүй юу. Тэгээ гал дундаа жихэн гал чин хон шүү дээ.
Угаасаа зүүн сунгуур мэдэж. Энэ яг тэнэг биш та ингээ яг миний амьдрал дээр ингээ орж ирэн гэдэг ингээ нэг юм. Яг наад баачгач угаасаа ил болох гээд байна энэ 8 сард. Тэгээ энүүдийг сайхан хэрэлдэж зодтолд оруулах сайхан. Яад нэмс зодтолчихгүй гэж. Яа ингэж яриад байдаг шүү дээ ингээд. Яалтчгүй хамгийн характертай, хамгийн зодоонч, хамгийн нэг юм оргилсон орд бол яалтчгүй хонь. Хоньтой бол маргашгүй. Оны шилдэг ингээд эмо хонь хүртлээ штэ тий. Босод ордыгоо бодвол ингээд нэг шалцгансан гуулгач юм биш үхгүй юу? Яасан гинэ гэл тий. Нэг юм байдаг байхгүй. За тийм байна. Тиймээс ингээд яалтчгүй 8 сард яг тэр яг нэг юм нэг чамайг нэг жоохон араач нэг наах гэдэг нэг жоохон нэг худалч ингээд нэг баг яваас яг энийг чи ингээд олох гээд байгаа байхгүй. Тэгээ энэ дэр чи ингээд нэг хааны саваагаар зөрөгтэй зогсож чадчихээн. Яа гэвэл хааны саваа болохоро одоо 4 хаан дундаа хамгийн хөдөлгөөнтэй хаан байхгүй. Хөдөлгөөнтэй. Ирч хүчтэй, харизматик, сүр сар хийгээл ингээд яадаг тий. Тэгэхээр ингээд энэ 8 сар таад ажил мэргэжлийн ингээд хувьд таад өөртөө ингээд нэг одоо өдөрдөгч ингээд байж ингээд чадаад байгаа байхгүй. Яг өөртөөхийн гараар ингээд хөдөлгөөтэй бусдыг ингээд өрөөлөнд дуудаал одоо чи ингээд тэгэн дээл те асуудал ингээд гарч ирлээ гэж одоо шалччихгүй зүүр шууд ингээд зогсонгуудаа яасан гэнэгээл тустаас ингээд байж чадаад байгаа байхгүй. Асуудал нэг үйл 8-ын зоос ингээд 6-гийн зоос доошоо буюу хөдөлтаачны үзэр гарч ирсэн. Жоохон ашиггүй 8 хийх гэдэг шиг байна. За ашиггүй хилцэлж юм ашиггүй нөхцөл байдал дээр жоохон орох гэдэг шиг байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг яаж ингээд нэг сэргийлэх вэ гэвэл хатны аяа bottom deck дээр гарч ирж байгаа байхгүй. Хэлсэн шүү дээ яг ерөнхий энерги дээр энэ 8 сард яг хажууд чинь ингээд нэг гайгууд тусалчих чамааг нэг ойлгочих ингээд хүн гарч ирнэ гэд. Тэгэхээр тиймэрхүү хүнтэйгээ яалтчгүй айгуу сайн найзлах хэрэгтэй байгаа байхгүй. Хүссэн хүсээгүй чиний ингээд нэг чамааг ингээд нэг хошногцсон ч мэдрэл мотой хүнийг ч угаасаа анзаараад амьдралаасаа хөөчих юм байна за. Эсвэргээрээ бас ингээд нэг чиний амьдралд ялангуяа энэ карьер мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр чинь амар гоё ингээд зөвлөгөө өгч чадах чамайг амар гоё дэмжих ингээд хүн хажууч угаасаа байх юм байна. Тиймээс энэ хүнтэй аягүй сайн ярилцаараа ялангуяа санхүүг ингээд нэг шийдвэр хийх гэж байгаа бол яг ингээд өөрөөсөө ингээд ухаантай ингээд хүнтэй ингээд аягүй сайн ингээд нэг ярилцаараа гэдэг ингээд нэг үзэр гарч ирж байгаа байхгүй. Тэгээ боолын ингээд нэг зоос боолын ингээд аяг хоёр дэшээ гарч ирж байна. Боолын аягын чад карьер дээр бол нэг чухал шээ. Тэгээ зоосын ярьчилдээд үлээ. Боломжууд бол гарч ирэхэд бол гарч ирж байна. Та хэд нэг юм хааслах боломжууд ч юм уу те ингээ нэг хээ би чамд хэдэг үгүй чи юм хааслах үгүй өө тэгэл та гэдэг ч юм уу те. Хээ чи илүү цагаар ингээ ажиллах өө тэгэл та ингээ нэг яг иймэрхүү ингээ гой ингээ нэг юм илүү бөгөөд хаасл мөнгө олох ингээ боломжууд айгүйх ингээ гарч ирж байна. Гэхдээ анхааруулах нь юу вэ гэвэл боолын ингээ нэг саваа баатрын саваа хоёр доошоо гарч ирж байгаа нь хит их ингээ нэг юм болголоо ингээ нэг савчаад юм болгоно ингээ хийх гэж ингээ улаарад өөрийгөө ядраагаад burn out буюу ажлаас ингээ халчрах одоо эмэгтэй болохоос жоохон сэргийлээрээ тиймээс аль болох нойр хоол баланс ингээ зохицуулах хэрэгтэй байхгүй юу вэ гэвэл хоньны ордынхны хамгийн том челленж нь угаасаа юу штэ нэг бол нэг үгсэн амт мэддэггүй амар их ажиллаад нэг бол зүгээр яг тэр араа болох гэдэг байхгүй юу жоохон болгоом штэ тий Тиймээс энэ нэрээ жоохон болгоомжлоорой. За тэгээ бусдаар ингээд тайван дөө айгу хөөхөн ч ингээд энергүүд байна. Яалчгүй та хэдийн хажууд ингээд зөвлөх хажууд ингээд хантай байна гэдэг чи юунаас илүү ингээд нэг гой зөв шүү дээ. Ихгүй тэгээ ганцаараа л ингээд нэг зуралдаал ганцаараа л юунуудыг болгох бүтээч ихэр чин хэцүү үстэй тий. Тэгээс хажууд байгаа хүмүүстэй гоё ингээд сайн ярилцаараа татгаагаарай. Тэгээ ажлын хувьд болохоор ингээд боломжууд, хааслах боломжууд, нэмж ингээд мөнгө олох боломжууд, хөөрхөн ингээд нэг юм юмнууд ингээд нэг гарч ирээд байгаа байхгүй юу? Окей. Сайн байна. Бас жоохон ингээд нэг хилцэл хийх ч юм уу ингээд мөнгөний ажил дээр төдий чинээгээр бас нэхур байгаарай гэж хэлээ. Юу гэвэл чамд одоо priority хэрэгтэй байна. Ирэмб те аль ажил нь чухал юм бол аль нь яах юм бол ингэх юм бол тийх юм бол ингэдэг ийм priority ингээд хэрэгтэй байхгүй юу? Тиймээс энэ дээр ингээд нэг гадарлаа авахын тулд амар сайн найзтайгаа ч юмсгүй амар сайн зөвлөх эсвэл найз хүмүүр авир ингээд нэг хүндээс ингээд асуугаад бас нэг тодорхой хэмжээгээр чиглэлээ ингээд авал зүгээр юм байна гэдэг үзэр гарч ирлээ. За тэгээ хэдүүлээ нэмэлтэн дээр болохоор одоо энэ гурван сэдв дээр цаашаа жоохон гүнзгийрүүлж ингээд уншингуудаа яг ингээд exact ингээд тус тусын зөвлөгөө авахгүй. Тэгээд тэгээ нэмэлтэн ингээд нэг аваад тэгээ миний ингээд жижигхэн чаналыг дэмжих өсвөл те let's go би description дээр юмнууд яана. За тэгэхээр
хөргнэгээс суцгааж байна. За хэдүүлээ 8 сар ингээд нэг tarot reading гэдэг орцгоё. Энэ удаа хэдүүлээ юу үзэх вэ гэвэл 8 сард ерөнхий төлөвч яг ямар байх гэдгийг харан за ихнийх. Хоёрдугаарх нь болохоор хайр дээр яг ямар хөө ингээ үйл явдлууд ингээ ямар хөө энерги гэдгийг харна. Гуравдугаарх нь ажил яг яах нь вэ те гэдгийг ингээ харах нэ. За хэдүүлээ энэ ингээд нөө reading маань болохоор нэмэлттэй. За нэмэлтнэр хэдүүлээ ингээд бүр дэлгэрэнгүй деталийн ингээд нөө хоолны хойноос нь болохоор яг анхаарах хэвээр зүйлүүд ч юм ингээ болгоомжлох хэвээр ингээ нэг кейсүүдийг нас ингээ давхар ингээ нэг аваа явуулчихна гэсэн үг. Тэ. За тэгээд эхлэхүүд арслангийн орц. За тэгэхээр арслангийн орцны ерөнхий энерги хэдүүлээ харцгаая. Одоо та эдийн үйлдвэрлэл эхэлсэн. Тэгээ би боддоо шүү дээ ингээд миний ингээ анзаарч байгаа яг 3 ордны төрс өдөр бүр яг тухайн сарда бүр амар болт юм байлээ. За хамгийн сонирхолтой нэгт заяа охины ордныхны төрс өдөр нэг тийм амар хардкор болоод идэв юм шиг та санагддаг ба. Тэгээ надад л тийг санагдаж 90 тойрныхаа ямар ч лсэн өөрөөсөө хардкор төрс өдрөө тэмдэглэдэг ч юм яадаг ч. Хоёрт арслангийн орд. За арслангийн ордны төрс өдөр угаасаа л нийжгэр болдог те бид нар бүгд мэдчихэж ш. Тийм тэгээд 3 болохоор мөлийн орд. Бэтгийн. За тэр мэрч яах вэ? Харцгаая. Оо, фул хүзэр гарч ирж байна. Ааха. За тэгэхээр баяр хүргэе. За энэ 8 сар та эдийн хувьд болохоор ямар ч онцгой үйл явдал болохгүй нэ. Тэ яг шууд утгаараа. Яаж ивэл hanged man-аар ингээд нэг гарч ирж байгаа байхгүй юу? Над дээр одоогийн байдлаар амар том үйл хөдлөлүүд гэдэг зүйлүүд ерөөсөө л ингээд нэг гарч ирэхгүй л юм л да. За гэтээ хогдуулаа ингээд цаашаа өргөжлүүлээ явцгаая. Юу ингээд нэг гарч ирж байна вэ гэвэл hanged man-аар та хэд маань яг өөрийнхөө ингээд дотоодоо ингээд өнгөх ингээд нэг амар гоё ингээд цаг гарч ирж байгаа байхгүй especially 8 сард. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл яг одоо бодон буцаад дуусаа одоо хэвийн хөдөлгөөнд ингээд орж эхэлж байгаа. Таад маань ингээд нэг том ингээд нэг хөдөлгөөн шинээр ингээд ажил шинээр ямар нэг үйл явцын ингээд нэг эхлэхийн өмнөх тодорхой хэмжээгээр рефлект буюу өөрийгөө тусгаж ингээд хардаг цаг ингээд болсон байгаа даа байхгүй юу. Тэгээ ингээд hanged man ингээд харж байгаа бол ингээд хүлүүлсэн ч гэсэн ингээд толгойнхын цаана ингээд гэрэл ингээд цацарч байгаа зү. Юу гэсэн үг вэ нэг юм зовцсон юм шиг харагдаж байна уу? Зовоо л байгаа зү. Амьдрал зүг зүгээр л байгаа зү маань. Нөгөөд бол харин ч зэрэг бүр ингээд нэг тодорхой хэмжээгээр өөрийнх ингээд дотоодоо ингээд нэг анзаарах ингээд цаг гарч иж байгаа. Нэг философч юу гэдэг юм аа. Нэрийг нь марчиж философч хаа. Өнгөрснөөсөө ингээд нэг зүгтдэг хүн алдаагаа дахиж үргэлж давтдгаа гэд. Тэгэхээр ингээд та бүхэн маань ингээд өнгөрсөнд ингээд хин нэг ингээд орхиж явсан бол скол ингээд өнгөрсөнд ингээд бууж өгсөн асуудал өнгөрсөнд ер нь ингээд нэг хаяад ер нь жоохон амьдралаар шинээр ингээд эхэлж байгаа ингээд арслангийн ордынх ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ дээрээсээ та бүх маань юуг олж авах гээд байгаа вэ гэвэл wisdom буюу ухааныг ингээд нэг олж авах гээд байна гэж ингээд бас ингээд ойлгож болно. За тэгэхээр та бүхний маань хувьд болохоор айгүй тогтвортой ингээд нэг сар ингээд болох нь нэгт хоёрт болохоор ингээд өөрийгөө ингээд нэг өнгөд ингээд нэг сар болж байгаа байхгүй. Хойноос нь дөрвийн илд ингээд нэг гарч ирсэн. Энэ 8 сар та бүхний хувьд болохоор сэтгэл тугшил айдас санаа зовлт гэдэг зүйлүүд харьцангуй гайгүй болсон байгаа байхгүй. Яагаад гэвэл дөрвийн илд ч өөр амар гоё үзэр. Яг л нэг юм хүнд чарах австын дараа нэг өөрийгөө ангаагаад нэг гоё тайвшраад нэг юм гоё болдог ингээд хүзэр байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн хэдэн сар та бүхэн маань ингээд нэг жоохон тогтворгүй нервтэй ингээд нэг байж исэн бол энэ ингээд нэг 8 сард яа та бүхний маань хувьд бол амар гоё байх нэ тэ chill out тэ тайв. Тэгээ нэг амар ингээд санаа төвшөөсөн ингээд нэг инээтрийн байх гэл ингэсэн ингээд нэг нөхцөлөдлүүд ингээд гарч ирж байгаа байхгүй. Full card ингээд нэг гарч ирсэн. За тэгэхээр энэ 8 сар та бүхний маань хувьд болохоор шүү дээ тэ шинээр ямар нэгэн ажил эхлүүлэх, шинээр ингээд харилцаа эхлүүлэх. Тэгээд шинээр одоо нэг хобби ч юм уу ингээд нэг хийдгүү зүйлээ ингээд хийхэд бол өстой ингээд гоё ингээд кейс гарч ирсэн байхгүй. Би энэ full card-ыг ямар ингээд кинотой дүрсэлдэг вэ гэвэл та нэг Before Sunrise гэдэг нэг кино үзчихсэн бол нэг дээр 97 8 оны кино дээ. Яг авдаа нэг хоёр залуу богоон дотор тааралта тэгснээ ингээд нэг богоон нэг өдрөөр зогсож байгаа байхгүй. Тэгэд нэг шөнө ингээд нэг хоёр танихгүй ирч ингээд болцоол өстой чиг пичгнэг үдэхгүй юу. Тэгээ яг тэр кино шиг амар тэр романтик кино шиг ингээд нэг хөдөрний зүрлж өөрөө ингээд full card ингээд болж байгаа байхгүй. Юу вэ гэвэл та бүхэн маань энэ 8 сар ингээд нэг амар сайн амраад өөрийнхөө ингээд сэтгэл санаагаа тайван тогтвортой ингээд болгосныхаа дараа тэгээ одоо ч ихнээсээ хөдөлгөөнөө ингээд нэг хийж чадчих байгаа байхгүй.
Тэг ингээд нөгөө нэг угаасаа ингээд нөгөө нэг гарч ирнэ. Угаасаа 8 сар болонгууд та бүхний анзаарч байгаачлаа ажлууд ингээд буцаад ингээд нэг орж эхэлдэг. Хичээл ингээд орж ирээд ингээд бэлтгэл ажиллаа хийж идэг. Тэгээд ингээд хүний харилцаа хүртэл ингээд нэг 8 сард айгүй өнгөж нэг пижгинж ингээд явж идэг. Тэгээд 7 сард болохоор бүх юм амарцсан гацааны байдлаадаг бол 8 сард эсрэгээр ингээд болж эхэлдэг шүү дээ. Тиймээс ингээд энэ 8 сар та бүхний маань хувьд бол шинээр төсөл эхлүүлэх, шинээр ажил ингээд нэг хийх инээтрээгээд бүр шин зүйлүүд гэдэг зүйл та хэдийн хувьд бол ингээд бүр гялалцж байгаа байхгүй. Баяр хүргэе. Гэхдээ асуудлыг нь хэлээ заяа. Яг асуудалтай юм шууд гарч ирсэн. Full хүзрийг ингээд нэг page wants хүзрийг ингээд нэг тэргүүний ингээд нэг wants ингээд доошоо гарч ирж харуулж байгаа байхгүй юу гэж ойлгох энийг. Та хэд маань юмыг зоригтойгоор эхлэх гоё ингээд амбицтай байх нь ингээд болж байна. Окей. Гэхдээ тарот хүзрийн хамгийн immature буюу одоо нэг бодлого болгоомжгүй хүзэр болохоор болын сава гэдэг үзэр байдаг. Ялангуяа доошоо гарч ирж байгаа тохиолдол. Тэгэхээр та бүхэн маань ингээд энэ 8 сард ерөн жоохон болгоомжгүй болчингүй үйл явдлууд ингээд хийх гэдэг шүү. Тэр энэ дээрээс жоохон ингээд болгоомжтой ингээд хандаарай. Ялангуяа ингээд энэ хоёр хатны үзэр хоёулаа доошоо гарч ирж байгаа хатны аяг хатны ингээд зоос гэдэг үзрүүд юу гэвэл ялангуяа та ингээд сэтгэл санаагаар ингээд унчингуудаа санхүүгийн амар ингээд бодлого шийдвэр хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэндээ жоохон харамсгаал л та тий. Уул бол ингээ мөнгө өрөх гоё заяа. Гэтэ нэг мөнгөөр чи харамсах ч хэцүү шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр эндээ жоо харамсгаад ингээ байга хүзэр ингээ байж чинь. Тиймээс наадханд жоохон ингээ нэг chill out тий. Яг ямар нэгэн байдлаар сэтгэл санаа ингээ унтсан, mood ч ингээ тийм down байгаа үед аль болох одоо нэг худалдаа авалт хийгээд ер нь дэм юм шиг. Ялангуяа хатны ингээ нэг зоос доошоо гарч ирэнгүүт мөнгө санхүү дээр жоохон ингээ уяатай хандаж чадахгүй ингээ бэлгэдэд байдаг байхгүй. Тэнгүүтээ хатны зоосыг ингээд шууд боолын ингээд саваатай харьцуулж ингээд болж байгаа. Тэгэхээр нэг юм болчмгүй үйл хийх гэдэг байгаа байхгүй. Ялангуяа 8 сар санхүү дээрээ. Тэг өөрснийхэн дараа стар. Эсвэл нэг тавтахад нэг цөм наачингуутай өглөө нэг dark сэрдэг дээ. Яг тэгээ жоох vibration ингээд унгаах гэдэг. Уул бол та хэдий ерхий vibration буюу ерхий энерги ч айгүй гоё байна. Айгүй тайван, тогтвортой ингээд байгаа мөрчлөө жоох ингээд тэрэнгүүтээ тэрийгэ жоох унгаачих гэдэг шүү. Тэгэхээр энэ дээр жоохон болгоомжтой байгаарай. Тэгээ та хэдий бас stalker ингээд гарч ирсэн. Гэтэ энэ яг хин ч юм байгаа бүү гэж. Хин ч та хэдий stalker та да. Тэгээ stalker-ат бол ер нь охтууд ч амар юм бэлээ. Тэгээ би нэг амар том кейс мэднэ. Нэг кофе шоп ингээ ажилладаг байхад маа нэг амар одоо байнгын клиентууд ингээ байдаг байхгүй байнгын ингээ манахаар ингээ кофе авч ууж идэг. Тэгээд тэр охтууд гэдэг амар сталкер юм байлаа шүү дээ. Тэгээ ингээл нэг тэдрээ ингээ нэг найзууд ингээ хоорондоо ингээ жоох ингээ модалцчихгүй одоо нэг хосууд ингээ модалцсан юм байна л да. Тэгэл ингээ надаар ингээ таарад ингээ үзүүлчих. Тэгснээ ингээ нэг кейс ингээ гарч ирж яасан гэж тэр чи ингээл тэр өстө тэрүүнтэй ингэж уулзсан байна тэгсэн өгтөч бүр ингэж ингээд сталкер юм л шүү дээ. Тэгээ би ингээд боддог байхгүй. Энэ хөвгүүд ч бас ингээ хаяад сталкерттэй шүү дээ. Гэтэ хөвгүүдийн сталкер бол зүгээр октодын ажид бол зүгээр level 1 юм байлээ. Тэгээ октод бол үнэхээр угаасаа pro max levelтэй юм лээ. Тэгэхээр энэ сталкер ингээд хин дээр яаж яж ин гэдгийг та өөртөө гадарлаа олчихгүй л үү дээ. За тэр мэрч тиймээс хадаа. Хэдүүлээ хайрын сэсгэлээ орцгоё. За яа. 8 сар бол яачгүй 50 тогтвортой гоё сар юм байна. Шин зүйлийг эхлэхэд шинээр ингээд нэг үйл ажиллагаа явуулахад амар гоё ингээд сар гарч ирж байна. Жохон болчмгүй үйл хийгээ жоохон сагуудаа жоохон харамсах гад байна. За тийм байт юм бач. Тэр яг хэдүүлээ юу вэ? Хайрыг нь харж өгьё. Хэдүүлэн. Окей. Yeah, it's motherfucker. Зя, тэгэхээр ингэнэ. Хэрвээ амар токс ингээд нэг одоо драматик хайрын нөхцөл байдал дээр ингээд байгаа арслангийн ордных нь ингээд хэлэхэд заяа. Энэ сар 8 сард яалтчгүй та хэдийн хувьд бол хайр дурлалын асуудал дээр амар хил амтай сар болж байгаа байхгүй юу? 3-ын элд 5-ын сава 5-ын элд 5-ын элд чинь бүр классик үзэр дээр 3 хүн хоорондоо хэрэлдсэн ингээд зурагтай байдаг. 5-ын сава угаасаа 5 баачка хоорондоо зодтолж байгаа. 3 элд гэдэг чинь 3-ын тоотойгоос юу гэж ойлгох юм? Дандаа ингээд нэг 2 болон түүнээс дээш хүмүүсийн харилцаа болоод байгаа. Тэгэхээр энэ 8 сар та хэдийн хувьд энэ хайр дурлалтай нэлээд хил амтай
Бүдлэн дагуулсан ингээд нэг сар ингээд болж байгаа байхгүй юу. Хэрэв би та хэдийн оронд байсан бол honestly юу хийх байсан гэж тийм зүгээр нуутах байсан махаа гэшээсэ. Тэгээ нэг юм хамгаалтай өндөрсөнтэй motherfuckers яах гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд нэг одоо шилбэл ингээд энэ 8 сар та хэдийн хувьд болохоор одоо шилбэл хосын ингээ амьдрал дээр ингээ байгаа бол токсик харилцаанд ингээ байгаа бол заяа. Ер нь харилцаанд болж байгаа асуудал өөр нь бусдад нэг дэлхийд дэми юм биш үү гэдэг үзэр шууд гараад ирсэн байна тий. I know Арслангийн ордонд бол энэ бол амар хэцүү тий. Яагаад вэ гэвэл шүү дээ Арслангийн орд чинь өөрөө одоо физикал бээр дүрслэх юм бол зүрхийн хэсгийг бэлэгддэг байхгүй. Тэгэхээр ингээд нэг Арслангийн орд чинь ингээд нэг хүн болгонд амар nice ингээд нэг kind gentle ингээд байх гал ингээд үздэг. Even ингээд нэг хосын харилцаанд ингээд нурж унжаач гэсэн тэрийг нэг ганцаараа даван туулахтай хамгийн муу урдахгүй юу да. Заавал нэг хажуудаа нэг хоб базах баачкатай байж ш нэг тэр нэг өвдөлтөө ч юм уу тэр нэг шархаа ингээд нэг ойлгох гээд байдаг. Тийм буруу хандлагатай буруу ч зүгээр ер нь жоохон хэтрүүл буруу бай. Тийм хандлагатай байдаг байхгүй. Тиймээс энэ нөхцөл байдлаасаа болоод та бүхэн маань жоохон драматик нөхцөл байдал байхгүй тийм шүү. Ялангуяа энэ хайр дээр хил антай ингээд нэг дагуулж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ toxic situationship болон toxic relationship чинь яалтчгүй хил ам дагуулад тэгээд энээсээ болоод амар том эргэлзээнд ингээд нэг хүрэх асуудал болсон байна. За тэгээд энэ хардаа хатны сава, хатны илд, хатны аяг гэдэг 3 хүзэр гуруулаа доош гарч ирж байгаа. Тэгэхээр ингэж ойлгоё. Энэ сар яалтчгүй та бүхэн маань бүр үнэхээр хайр дээр бол одоо эхнэрүү үрх кино шаахна яалтчгүй шууд утгаараа хэлгээд. Ингэж ойлгоё. Хэрвээ та хэд энэ яг ямар хүмүүст ингэ зориулж байгаа бол угаасаа иймэрхүү зүйлүүд болох нь тодорхой. Угаасаа нэг иймэрхүү токсик драматик ингээ харилцаатай байсан Арслангийн ордныхын л яриад байгаа шүү дээ. Түүнээс харилцаа зүг зүгээр байгаа Арслангийн ордныхын огт яриаггүй шүү. Угаасаа ингээ нөгөө нэг иймэрхүү драматик харилцаа нэг л өдөр гинтийн байдлаар ингэж юм болтгүй үгүй шүү дээ. Яг үндэ айгүй олон удаагийн давтамжийн үр дүн л юм болж байгаа хгүй. Тиймээс зүг зүгээр харилцаанд байгаа Арслангийнхаа өстөө нэг чихээр оруулаад нөгөө чихрээ гаргаж шүү за. За асуудалтай Арслангийнханд хэлье. Та яалтчгүй бүр амар ингээ нөгөө нэг яг номон дээр ингээ байдаг fucking narcissistic харилцаанд ингээ байгаа юм шүү. Toxic харилцаанд байгаа Арслангийн орд. Магадгүй чи өөрөө тэр narcissistic юм шүү. Яг бол хатны ингээ нөгөө нэг савааг ингээ нөгөө хатны хэлд ингээ дагуулж байгаа байхгүй. Доошоо гарч иж. Хатны сав доошоо гарч ирэхээр ер нь бол ухаандаа нэг юм ингэж ойлгож болно. Ер нь бол хорны бэж гэж ойлгож болно тий. Ер нь бол шууд утгаараа хатуугаар ингэ хэлэхэд бол. Тэгээд энээсээ болоод ер наад ингэ нэг токсик харилцаа чинь бүр ингэ улам бүр драматик болоод бүр нэг одоо нэг засахад бүр бараг л боломжгүй ч ингэ болцсон юм шиг нэг тийм факта болцсон байгаа байхгүй. Тэгээд энэ одоо яг хин яг ийм токсик бүү мэд тэгээд одоо өөртөө л ингээд нэг гадарлах байлгүй дээ. Заримдаа бид нар бас ингэж ойлгох хэрэгтэй тийм. Ер нь бидний тархичин өргөж өөртөө хамгаалах гэдэг тийм. Тийм болохоор бид нар таарах туушингууд л ингээд нэг ингээд яг нөгөө хүнийхэн талаар л ингэж ингээд нэг одоо тийм өөрийнхөө хүснээр ингээд бодох гээд ингээд үзээд идэв болохгүй байхгүй юу. Заримдаа асуудал нь бид нар өөртөө байдаг шүү гэдэг анзаарах хэрэгтэй. Тиймээс ингээд нэг энэ ингээд reading-ийг ингээд харж байгаа ингээд Арслангийн ордныхаа ялангуяа токсик харилцаанд байгаа хүмүүст ингээд нэг зөвлөхөд харилцаа тодорхой хэмжээгээр чиглэх цаг ирсэн байна. Би өөрөө асуудал байсан уу тэр асуудал байсан. Миний асуудал яг юу тэрний асуудал юу хамтдаа яаж шийдэл төрөх үү гэдэг ч юм уу. Энэ байдлаар ингээ явахгүй бол наа чи ингээ явсараа бүр амар нэг юм сунжирсан драма болох гэдэг байхгүй. Тэгээд бас тодорхой хэмжээний араар тавилтын асуудлуудаас ингээ гарч ирээд байна. Энэ дээр ингээ нэг таад манд бодно байгаа л гэж хэлье. За одоо нэг commitment үерхэл доо Арслангийн ордныханд хэлгээд энэ харж байна Hierophant үзрийн ингээ нэг дөрвийн хилд ингээд нэг дагуулсан байгаа зү. Юу гэж ойлгож болох вэ гэвэл яалтчгүй та хэдийн маань хувьд бол энэ 8 сар нөө ерөнхий төлөв байсан шүү дээ. Бүхэм чинь нэг 50 жил байна гэсэн. Яг тэрнгөр ингээд байж чадчих байгаа байхгүй. Баяр үргээ. Хэрвээ би иймэрхүү ингээд нэг мэдээлэл ингээд нэг сонссон байх юм бол юу хийх байсан бэ гэвэл enjoy хийх байсан байхаа. Нэгэн талаадаа харилцаа чи ямар ч асуудалгүй байгаа. Тэгэл хөөрхнийгээд явж байл одоо тэгэл сайн л үсттэй тий.
Тэгэл сайхан хүүе хайраа гэж мэл тэ нэг юм ой ингээд хүн чинь нэг юм байдаг та. Тийм байх нь дээ. Тэгэхээр баяр хүргээ коммитменттэйгээ ингээд арслангийн ордныханд бол үнэхээр наад харилцаач амар тогтвортой энерги ингээд нэг гарч ирж байна. Хойноос нь болохоор энэ 8 сард хэрвээ таад ингээд боломжтой болвол хосоороо ингээд гоё саунд медитейшнд ингээд явдаг ч юм уу. Эсвэл хамтдаа гоё одоо галерей үздэг бас ингээд нэг гадуурн гэж нэг зугаалдаг магадгүй ой модонд ингээд алхадаг ч юм нэг юм аль болох өөрийгөө хийх медитейшн хийх ингээд нэг зүйл рүү хосоороо ингээд нэг явах юм бол наад харилцаа чи ингээд нэг дараачтаач хүртэл амар гоё ингээд нэг үргэлжлэх суурийг нь тавиад байгаа байхгүй юу. Яг үл ингээд дөрвийн ингээд нэг ил higher font гэдэг үзээр энэ higher font-ын зураг нь болохоор яг амар spiritual guru нааж байгаа зү тэ. Ингээд нэг юм бясалгал хийж мэдсэн тэ. Тэгэхээр ингээд нэг юм хосоор байгаа арслангийн ордныханд бол иймэрхүү өмнө гэдэг зүйл нөө гоё л шүү дээ. Сайн л байна. Тий. Тэгэл хамтдаа гоё болцоол тий. Нэг даа гэж явж байхгүй юу. За тэгэхээр тийм байна. За нөгөө ингээд нэг сингл байгаа ингээд арслангийн ордныханд хэлэхэд та бүхэн маань ингээд нэг хоёрын ингээд нэг саваа 9-ийн саваар гарч ирж байгаа байхгүй юу. Та бүхэнд энэ 8 сард ингээд нэг commitment issue гарч ирэх нэ. Юу вэ гэвэл одоо жоох ингээд нэг хүнд итгэмээр байдаг. Үнтэй гоё ингээд нэг тухтайхан шиг ингээд байчмаар байдаг. Тэ нэг юм дефенсээ буулгаад хүнд ингээд нэг өөрийгөө илэрхийлэл ингээд нэг юм тэгээ би л нэг юм тэгээ том зүрхтэй гэсэн шиг ингээд л явчмаар байдаг. Тэгтээ нэг юм зайтай байгаад байдаг. Тэгээд эн чинь ингээд нэг та бүхний хувьд бол ингээд жоох ингээд нэг триггер буюу шарах ингээд нэг одоо нэг нерв төл гэдэг байгаа байхгүй. Энэ 8 сард ингээд зүгээр та бүхэн маань яг хин нэгэнтэй ингээд танилцаад ингээд нэг амар гоё үерхэд харилцааг эхлүүлэхээс илүүтэйгээр эсэргээрээ яг өөрийгөө багаар ингэж нэг дефенсээ бууруулдаг харуулсан байна. Одоо нэг сингл байсараагаад нэг юм бадмаа угаашаа хашруулсан юм хайшаа гэдэг шиг л байгаа байхгүй. Нэг намайг 10 жил бага байхад нэг писиний адми хичээсэн бадмаагч. Яа тэр бүр үнэхээр юм бүр fucking амар хичээсэн заяа. Тэгээ бид нар бүүндээ бадмаа уурддаг. Энэ нэг манайг чи ингээд яалтчгүй амар олон жил ингээд нэг сингл явцсан болохоор амар хэцүү ааштай болсон байхгүй. Тэгээд би нэг удаа ярьж үзчихсэн. Манайг ч тухайд бараг 50 хэдэн настай писиний адми хичээхгүй юу. Тэгээ би хичээс сууж үзсэн. Гоё ярилцаад ингээд үзчихэж баг ингээд хөдөө өрхөө 30 жил болсон гэлөө. Тэгээд яг яриад үзэнгүүд амар гоё зантагч заа. Амар зөөлхөн. Гэтэ нөө олон жил нөө хүнд итгэж өгч чадахгүй байсараа байгаад бүр нэг юм болцсон байхгүй юу. Тэгэхээр ингээд таад маань ингээд бас өөртөө төсөөлж үзэх хэрэгтэй байхгүй ингээд таад маань ингээд нэг үнэхээр л өөртөө мэдчих жаал те би амар хүнийг амар гоё хайрлж чаддаг амар гоё ингээд чаддаг бол шүү дээ те. Яагаад тэрийг гаргахаас айгаад байна? Магадгүй дахиж өгзөглөг өршөлүүлэхээс айж байгаа юм болов? Тэ. Эсвэл нөгөөндөө итгэж өгөхгүй байгаа юм болов? Эсвэл чи өөрөө бэлэн биш байгаа юм болов? Эдгээр ингээд нэг асуултууданда хариулах сар бол болж байна. Тиймээс энэ 8 сар таад маань дефенсээ буулгаад одоо жоох өөрийгөө нээгээд харт чакра буюу зүрхэн хүртээ жоох нээгээд нэг хүнтэй нэг жоох гэж ингээд нэг харьцаад ингээд эхлэл алхмаа хийх ингээд нэг сар ингээд болсон байна. Гэтэ ер нь бодож үзэхэд ер нь арслангийн ордны ридинг хийж яхад драма багтай байна гэж ерөөсөө байдаг юм дөө. За арслангийн ордныхны ажлыг нь харж өгөө. За өмнөсөд ер нь явах юмнууд гарч ирэх юм байна. Карьер дээр ер нь юу гарч ирэх нэ гэдгийг хэдүүлээ харцгаа. Амархан шүү дээ. Bottom deck дээр ингээд нэг magician үзэр ингээд гарч ирсэн байгаа байхгүй. За тэгэхээр magician үзэрийг шууд full үзэр дагуулж ин заа. Техник 2 гарч ирж байгаа. Тэгэхээр энэ 8 сар яалтчгүй таад маань ингээд нэг манифест ингээд нэг хийсэн бол наач бүр амар гоё болох нэ. Таад ингээд нэг гоё ингээд бүтэн сармаар гарангуут ингээд сайхан төрөвч гоё даллаач гэж сарандаа өгч гэж. Яалтчгүй таад юм маань хувьд болохоор ингээд нэг
full хүзрөөр magician дагуулж ирж байна гэдэг нь та хэд бол ингээд нэг зүгээр төлөвсөн юм болгож аим гоё биелж байгаа байхгүй. Эхнийх хоёр дахь нь штэ ингээд нэг magician үзэр нэг гоё юм байдэ. Чиний тархич нь өөрөө чиний бодит амьдралыг тогтоодсон шүү гэдэг ойлголт байхгүй. Inception киног ингээд таад ингээд үзчихсэн бол за би ч үзэж байгаа зөв кино тайлбарыг харсан. Тэгээ тэн дээрээс зүгээр би нэг юм point олж авсан юм аа. Inception кинон дээр нэг юм нэг гариг дээр очингууд тэр гаригийн ингээд нэг секундэд дэлхийн 1 жилдээ тэнцдэг ч байлаа. Нэг тиймхүү ингээд нэг цаг хугацааны динамик нь өөр ингээд нэг гариг байсан шүү дээ. Тэн дээрээс ингээд нэг хүний тархийг ингээд харах боломжтой байхгүй. Хүн амар нэрвтэй нэг ялны юм шиг юм ингээд хийгээд ангууд ингээд цаг чи явж өгдөг шүү дээ. Гэсэн ингээд хүснээ ингээд хийгээд амар гоо чөлөөтэй ингээд байнгут ингээд өө дорхноо ингээд бичгэнчдэг те. Яг тэр шиг хүний энэ мэдрэмж, хүний энэ тарих гэдэг зүйл чинь өөрөө бидний бодит байдлыг ингээд нэг хэмждэг хэмжүүр ингээд болдог хгүй. Тиймээс энэ 8 сар та бүхэн маань ингээд нэг жоохон өөртөө ихтэй хиншээ ингээд нэг байх хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр шинээр ингээд төсөл мөсөл ингээд нэг эхлүүлж байгаа бол үнэхээр ингээд нэг сургуульд ингээд аплай ингээд өгж байгаа бол тэ ингээд нэг хөөцөлдөж байгаа бол би энэ шалгалтыг давах болоо би энэ ажилд ингээд тэнцэх болоо би энэ төслөө ингээд амжилттай болох болоо би энэ 8-ыг аятайхан хийх болоо гэдэг зүйл ингээд нэг байж байгаа бол битгий наач бүр үнэхээр ингээд шууд ингээд нэг түлхээ ингээд явж байгаа байхгүй юу? Амар гоё нэр гарч ирсэн байх шүү. Тэгээд manifestation үзрийн бас тодорхой хэмжээгээр бас нэг асуудал байдаг. За. Ханаас нь charity дагуулж ирдэг байхгүй дийлэх тохиолдолд. Яагаад вэ? Бид нар дээр үргэлж тест явагддаг. Бид нар ямар нэгэн зүйл манифест хийсэн л угаасаа үргэлж ингээд тест байна. Тест ингээд зоосны хоёр талаар гарч ирнэ. За. Нэг бол ингээд нэг хичээгээд үр дүн гарч ирдэг юм шиг санагддаг. За. Нэг бол ингээд нэг амар олон боломжтнууд нэргэлдсэн байдаг. Аль сонголтыг хийх нь ингээд мэдгүй юм шигтэй ингээд хэцүү болцоод байхгүй. Ажилч амар амархан бүтээд ингээд байнгут угаасаа гарч архитмаар санагддаг үстэй. Архитэж нэг те нэг хүүх эргүүлдэг ч юм яадаг ч юм аа те нэг тэгмэл угаасаа санагдна үстэй. Ажилчин бүтээл ингээд бүх юм чинь пуучнатлаа гэж бодоход эн чинь болохоор charity доошоо буюу distraction буюу сатаарлыг бэлддэг даахгүй. Эсвэл ингээд нэг юу гэх ажилчин ингээд хийгээд үр дүн байхгүй ингээд гацаанд ингээд оронгууд чи яах вэ? Дахиад архив. Архив нөө эсвэл гарч хөл бөмбөг тоглоно, бильярд наа нуу чиний л хэрэгжүүлв шүү дээ. Гол нь яг энэ үед та бүхэн маань шууд утгаараа битгий фокусаа алдаарай гэж хэлье. Яг төлөвлөгөө гаргацсан бол яг би энийг хийнэ гэдэг ингээд шийдсэн бол би энэ ажлыг амжилттай болгоно гэдэг ингээд өөртөө итгээд ингээд урагшаа ингээд алхсан бол distraction болох зүйлүүдээс битгий ингээд нэг анхаарлаа ингээд нэг сатааруулаар яг л төлөвлөдөг гэсэн зүйлдээ яваарай. Тэгэхгүй бол ингээд нэг сатаараад арай гэж нэг юм ингээд нэг хичээж исэн 8-ын зоос шиг нэг дархны хөзрөөр ингээд амар хичээж исэн энэ прогрессо та хэд маань яг 80% биелүүлчихэд хаях гад байх шүү. Энэ дээр жоохон боломжтой байх шүү. За тэгээд 4-ийн зоос ингээд нэг гарч ирж байна. Би яаж нэг шилгөө болоо харддаг байлгтай. 4-ийн зоос ингээд гарч ирж байна. Санхүүгийн хувьд болохоор та бүхэн маань ингээд нэг эрсдэл гарахаас айгаад ч юм уу тодорхой хэмжээр ингээд юм ингээд хаг дарцсан л ингээд сууж лээ л да. Тэгээ би одоо энийг зөв ч юм уу буруу ч юм уу гэж бол мэдэхгүй байна. Энийг магадгүй тийм байна. Баатрын ингээд нэг зоос ингээд гараад ирж байгаа юм байна шүү дээ. За одоо харин арай өөрөөр ярих юм байна шүү. За та бүхэн маань мөнгөө ингээд нэг зарцуулалт ингээд нэг хийхээр бол хүссэн хүсээгүй ажлаа амжилттай болохын тулд тодорхой хэмжээр ингээд нэг хөрөнгө оруулалт хийдэг ч юм эсвэл оюундаа хөрөнгө оруулалт хийх. Эсвэл ингээд бизнестэй ингээд хөрөнгө оруулалт хийх. Эсвэл ингээд сургуультаа ингээд нэг орохын тулд ингээд баахан нэмээд давтлах шалгалт малгалт ингээд авах зүйл төр хөрөнгө оруулалт хийх. Хувьцаан дээр хөрөнгө оруулалт ямар ч юм байж болно. За зөв мөнгөний зарцуулалт. Энэ мөнгөний зарцуулалт чинь тогтвортой зарцуулалтыг заавал хийх ёстой шүү. Баатрийн зоос таарад хүзэр дундаа бүр хамгийн удаан хөдөлдөг хүзэр واخгүй юу. Гэтэ баатрийн зоос яг л нэг яст мэлхий шүү. Нэг яст мэлхийн нэг тул хоёрын үлгэр өгдөө штэ. Яст мэлхий ч удаан ч гэсэн ингээд хөдлөөл явдаг таахгүй. Явсараа байгаад барин дурдахгүй. Тэгээ англиар slow is faster гэдэг үг гэдэг те. Яг тэр үг чинь яст мэлхийн дээр гарч ирж байгаа байхгүй. Туулаа болохоор хурдан гэдгээ мэдчихээ. Туулаа замаар ингээд нэг эмэгтэй туулаагаа найраал замаараа нэг сайхан луу муу эзэн шигээл ингээд нэг явж байгаа. Тэгээ нэг мэдсэн чи хоцорсон сууж байгаа байхгүй. Яг ийм нөхцөл байдал орж болохгүй шүү гэдгийг хүзэр ингээд шууд ингээд хэлжлээ л да. За тэгэл 5 хэлт ингээд нэг emperor ингээд хүзэр доошоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр ингэж болж байна. Яг та дэс өндөр authority хүн
Энэ юу вэ гэвэл одоо танаа босс байж болно. Хэрвээ чи ингээд нэг бизнес өөрөө оунер ингээд байгаа болцоо чамаас ингээд нэг өндөр авторитеттэй хүн бас ингээд байж л байгаа. Скол ингээ хэрвээ чи ингээд нэг дөнгөж ингээд сурагч бол танаа одоо чамд ингээд заа зөвлөх ингээд нэг аав ээж чинь ч юм уу скол нэг юм багш чинь ч юм уу те. Тэрүүнтэйгээ жоохон биетэй болох гэдэг шүү. Тиймээс яг энэ дээр жоохон ингээд боломжтой ингээ байгаарай. Айл болох ингээд нэг биетэй болохгүй шиг нэг хил амаар ингээ уучраа олцох ингээ үзэхгүй бол шууд утгаараа ингээ биетэй болоо жоо хил ам донд ингээ ороо тэгээд нэг өөрөө хэлсэн үгэндээ жоохон орогдох одоо байхгүй юу. Тэгэхээр энэ 8 сард бол Арслангийн орныхон хайрын хэсэг дээр болон ажил төрөл дээр жоохон хил ам дагуулсан ингээд нэг сар ингээд нэг болох гэж байна. Ерхий зураглал нь окей мөртлөө зүгээр ингээд нэг яг дийлэх тохиолдол та хэд бол яг бүх юм зүгээр байх ингээ боломж байсан байх. Та тийм баг амч нь болдгоо юм уу? Яа тийм мэдэхгүй байна. Ямар ч нэг тиймэрхүү асуудал гарч ирж байна. Тийм тэгээд баатрын ингээд нэг илд ингээд доошоо ер нь та жоохон хүн амьтантай уучраа болохоо жоохон гацаж төгдрээд ингээд нэг тэгчгүй явдаа ингэчгүй явдаа гэдэг асуудлууд ингээд гарч ирээд байгаа юм шиг л байна л да. За тэгэхээр хэдүүлээ ингэнэ. Ерхий болон хайр, ажил гэдэг дээр яг энэ анхаарах хэрэгтэй ингээд нэг сэдвүүд гараад ирсэн баз эний дагуу хэдүүлээ яалтчгүй нэмэлт ингээ хэсэг дээр зөвлөгөө аваад яаж идгээр ингээд нэг шийдэх вэ? Тэгээ бас нэмэлт хэсэг дээр миний ингээд нэг хараагүй үлдээсэн, дутуу үлдээсэн энерги байна уу, үйл явдлууд байна уу гэдгийг хэдүүлээ давхар ингээд нэг харах болно. За тэгээд миний ингээд чатыг дэмжихээс тэгээд миний нэмэлтийг авчихгүй да тий. За тэгээд cheers. Зя номын ордных нь тэгэхээр хэдүүлээ энэ 8 сарын таарууд ингээ уншлах хийх болно. Энэ дээр хэдүүлээ юуг харах вэ гэвэл ерхий ингээд нэг энерги яг юу болж байна? Хайр дурлал дээр ингээд нэг сонь сайхан юу байна? Хойноос нь ажил мэргэжлийн хувьд ямар хуу үйл явдал болох нь вэ гэдэг хэдүүлээ үзрээс ингээ харах болно. Тэгэд нэг нэмэлт ингээ аваад миний суугийг дэмжихийг хүсч ивэл энэ нэмэлтэн дээр бид нар юуг ингээ оруулж байгаа вэ гэвэл яг дутуу ингээд нэг орхицсон ч юм эсвэл илүү детальтай ингээ харах зүйлүүд ингээ нэг харах болно гэдгээр ингээ сэдвүүдээс хойноос нь штэ те яг бидний яг юун дээр ингээ анхаарах хэрэгтэй вэ? Яг яах хэрэгтэй вэ? Тэгэл ингээд нэг хөдрөөс ингээд нэг advice авч тэгээд болцшгүй одоо нэг дагдтуулах үйл явдлаас чинь өөрийгөө нэг сэргийлнэ гэсэн үг шүү дээ. Тийм байдлаар ингээд нэг явж байгаа. За тэгээд бас нэг саяхан нэг хөгжлөө мэдж авлаа. Энэ Нью-Йоркийн шөнийн клуб дээр шөнийн клубын эзэн хоньны ордныхыг бантцсан шүү дээ. Яасан гэсэн чинь нэг яг тэ нэг шөнийн клуб дандаа хоньны ордныхан ч зодон хийдэг юм байна. Тэнгүүтээ хоньны ордныхыг бантчиж тэгсэн чинь сая энэ Монголд бас нэг юм Арслангийн ордныхны хай парти гэдэг юм болж байгаа юм байна. Тийм тэгээд бас ингээд нэг тэгээ Арслангийн ордныхан ч угаасаа өөрсөндөө амар ихтгэлтэй юм чи бас ингээд нэг Арслангийн ордныхын хай парти л ингээд зохиондоо тэгээ танилцах үйлчлэгээд таад ингээд төсөөлж нэг хилэн цорд ингээд нэг хай партины танилцах үйлчлэг хийж ингээд тийм юугаа бодтой те ингээд хаанаас энэ ч ингээд нэг шаачих юм билээ шүү. Яа, тэгээд ингээд би бодсон юм аа. Номын ордныхаа ингээд нэг юм хай парти зохиогоор бол бараг хөвсгөлт хийх байх тийм. Яа, бүр баахан тэгэж ийн нэлээ. Гэтэ гоё ялаа. Тэгээд хэсэгч болоо сэргийж авлаа. Тийм, гэхдээ ер нь бол ингээд нэг би бодд юм аа. Ер нь баарны зодон ер нь дандаа fire sign-ууд ингээд нэг хийгээд байгаа байхгүй. Тэгээ угаасаа ингээд нэг номынхны ингээд нэг юм хилдэг үг гэдэг юм байлээ. Ганц шаадаг лайл болдсон шүү гэдэг ч юм уу тий. Тийм, арслан болохоор ингээд нэг юм оролцохгүй мөртлөө тийм амар зам хороо хөтэй. Тэг яг ямар ч ингээд нэг юм тийм шалчгансан зам байхгүй шууд ингээд зодтолдог нь ингээд арслан юм байлаа. Би бол бас ингэж дүгнэдэг хэлсэн. За тэр айлал яг. За тэгэхээр номын ордныхаа энэ 8 сард ямар хуу энергитэй байна? Ер нь ямар хуу үйл явдал болохоор байна гэдэг хэдүүлээ ингээд харцгаая. Амархан шүү дээ. Yeah, okay. That's what I told. За хэдүүлэн чинь ярих юм их болчихж байгаа юм байна да. Гэтэ гайгүй байна уу явж. Үйл явдлууд нь ч тэр. За. Энэ 8 сар таад маань яалчгүй нилээх ингээд нэг архитан сохтурах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж ойлгоё. Хүний амьдралд одоо ирмэг гэж байдаг тий. За би
өнөөдөр ингээд нэг гардаг. Маргааш ингээд нэг миний ажил, маргааш миний ингээд нэг үүрэг хариуцлага яг юу байгаа лээ гэдгийг нэгт ингээд заавал ингээд анзаарсан байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад би ингэж нэг яриад байгаа вэ гэвэл шүү дээ те. 3-ын аягийг ингээд нэг 4-ийн аяг ингээд дагуулж байгаа байхгүй юу? 4-ийн аяг чинь болохоор missed opportunity буюу одоо нэг юм алдагдсан боломжийн өртөг гэж нэг солиотой шаачилтай хэдүүлээ те. За тэгэж ойлгож болно. Хэрвээ таад ингээд нэг өөрсдөөсөө л үрмэхээр асуу. Найзуудтай ингээд нэг уулзах, гарч орох, ажлынхантай ингээд нэг байх, ер нь ингээд олон нийт ингээд нэг хүрээлт ингээд байлаа гэж бодоход эхлээд заавал өөрөөсөө асууц байх хэрэгтэй байхгүй юу? Би үнэхээр ийш очихыг өөрөө хүсэж гэнэ үү гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар. Тэгэд энэ дээрээсээ ингээд нэг гол нь яагаад би ингэж хэлээд байгаа вэ гэвэл заримдаа та энэ 8 сард ингээд нэг гарч оролт чинь шаардлагагүй гарч одоо гаралтууд, шаардлагагүй ингээд нэг уулздуу, шаардлагагүй бас ингээд нэг архитан согтуурлуудад ингээд нэг болох гээд байна гэдгийг нэгт ингээд нэг өөртөөс анзаарсан байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Эхнийх. Хоёрдугаарх нь 9 элдийг ингээд нэг 2 элд ингээд нэг дагуулад хойноос нь ингээд нэг арслангийн ордны strength үзэр ингээд доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 8 сар та хэдийн ерөнхийдөө өөртөө итгэх итгэл ингээд нэг жоох ингээд нэг унцсан юм шүү гэж би ингээд нэг хараалаа л да унах гээд байгаа юм шүү. Тэрний ингээд нэг шалтгаан нь болохоор ингээд нэг 9-ийн аяг доошоо буюу одоо codependent буюу бусдаас ингээд хамааралтай энер ингээд нэг та дээр жоохон гараад ирчихжээ. Зя тэгэхээр ингэж ярэ. Биднэрт хамгийн ингээд нэг чухал ойлгох ёстой зүйл нь би энэ дотроо whole and complete буюу бүтэн бас ингээд нэг бүрэн төгөлдөр ингээд байх гэдэг ингээд нэг ойлголт таад дээр энэ 8 сард ингээд нэг яригдчихэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл нэгт бод гариг нь буцаад дуусаа одоо хэвийн хөдөлгөөндөө орчоо. Гэтэ хэвийн хөдөлгөөндөө орлоо гэд таад маань юуг анзаарах хэрэгтэй вэ гэвэл одоо нэг амьдралынх нэг чиглэл, амьдралынх одоо нэг дараачийн шат ингээд нэг хийх системнуудаа л ингээд анхаарна гэсэн үг шүү дээ. Тэгчиг гэхээр таад маань ингээд нэг жоох ингээд одоо өөртөө итгэлгүй одоо би ингэчүүл ингээд тэр намайг юу гэж бодох бол одоо ингэчүүл ингээд нэг яах бол гэдэг ч юм ийм хүн эргэлзээнд дон ингээд жоох ингээд нэг суух гад бай шүү гэдгийг анхааруулж байна заа юу. Яагаад вэ гэвэл эцсийн эцэст юу гэдэг би нэг хоньны ордноор ярьсан байхаа. Inception гэх кино байдаг шүү дээ. Би тэрний нэг тайлбарыг үзчихсэн. Яг үндсэн киног нь үзээгүй. Inception гэх кинон дээр ингээд секунд бол 1 секунд ингээд өнгөрөхөд нэг дэлхийд дээр 1 жил ингээд өнгөрч идэг нэг тийм гариг байдаг да нэг цагийн хувьд л ингээд нэг зөрчилнөтэй. Яг тэр гариг шиг эцсийн эцэст та хэд маань өөрөө өөртөөх нь тархийг ингээд нэг одоо шоронд ингээд нэг хүлтгээд эсвэл өөрөө өөртөө аим сэтгэл түгшил санаа зовнилоор ингээд нэг дүүрэх гээд байгаа юм биш үү? Яг үүндээ хөзөр дээр ингээд харангуй та хэдийг барьж хорж байгаа юмнууд бол юу ч алга ихнийх. Хоёр дахь нь болохоор зүгээр та хэд өөртөндөө ингээд итгэлгүй байгаа болохоор өөртөө ч бас ингээд нэг юм давхар ингээд энерги чинь сорох, энерги жоохон паразитлах ингээд хүмүүстэй гүйччод наалтаа суугаад байгаа юм шүү гэдэг нэг юм ойлголт ингээд гарч ирж байгаа хгүй. Тиймээс би хэлээд байгаа. Чи энэ 8 сард хин нэгэнтэй уулзах, ямар нэгэн парти, ямар нэгэн арга хэмжээнд очих. Тэгээ ямар нэгэн олон нийтийг хамарсан юу л ингээд очихдоо заавал өөрөөсөө асуугаарай. Би ийш очихдоо тухтай байна уу? Би ийш очихдоо аюулгүй мэдрэмж ингээ авч гин үү? Би ийш очихдоо ингээ нөгөө өөр хүн хүслээр очиж гин үү? Эсвэл ингээ нэг би хин нэгэнтэй ярилцмаар байна. Надад тэхээс өөр арга байсангүй гэдэг ч юм уу. I need someone буюу надад хин нэгэн хэрэгтэй байна гэдэг ийм одоо хин нэгнээс хамааралтай энергээр тэр нөхцөлөд рүү гүйчж гин үү гэдгийг заавал үнэлж дүгнэх шаардлага гараад ирсэн байх шүү гэдгийг номын ордныхын энэ 8 сард ингээ заавал ингээ анзаарах хэрэгтэй болж байна. Хоёрт ингээ нэг 5 хөзөр доошоо 7 ингээд зоос доошоо гарч ирж байгаа байхгүй. Энэ 8 сард ерөнхийдөө бол та хэдийн хувьд жоохон гацалттай ингээд нэг сар болох нэ. Яаж вэ гэвэл та хэдийн ингээд нэг хүлээлт үүсгэсэн ингээд нэг одоо ажил хүлээлт үүсгэсэн ингээд нөхцөл байдал чинь жоохон гацж байгаа байхгүй. Гэхдээ энэ гацаа чинь та хэдийн ингээд шийтгэж байгаа юм бишээ. Яг үндэ энэ гацаа та бүхэнд одоо нэг хүрээгээ тэлээч гэдэг сануулгыг ингээд нэг өгөөд байгаа байхгүй. Тиймээс ингээд нэг ямар нэгэн төсөл ингээд нэг гацлаа гэж одоо сургуулийн материал чинь ингээд нэг хүлээгдэх, гадаад гарах виза чинь гацах. Тэгээд одоо харилцаа ингээд нэг юу гэх нэг л юм ойлгомжгүй байдал ингээд нэг ирчлээ гэж бодоход битгий санаа зов заяа. Энд чинь угаасаа ингээд нэг та бүхэнд хэсэг амрах боломжийг олгож ийн гэж бодчих. Тиймээс ингээд нэг санаа нэг нэ гэдэг ингээд байх шаардлага байхгүй. За харин ч эсэргээрээ яг энэ моментыг ашиглаад та маань өөртөөхөө ингээд нэг сэтгэл готрол байна уу? Эсвэл нэг
сүүлийн үед нэг жоохон даун ингээд нэг байгаад байсан бол яг өөртөө ингээд нэг анагаах өөртөө жоохон ингээд нэг дээрдүүлэх талаар орох шаардлага гарч ирсэн байна. Хойноос нь ингээд нэг хааны ингээд нэг зоосыг боолын аяг дагуулж ирж байгаа хгүй. Тэгэхээр ерөнхийдөө та бүхний маань ингээд нэг мөнгө санхүүгийн энерги бол айгүй гоё байна. Тэгээ бас ингээд зарим нэг номын ордныханд хэлэхэд нэг хөөрхөн нэг романс ингээд гарах ингээд боломжтой байгаа байхгүй юу. Тэгээ яах вэ тэгэл motherfucking ялаа гэсэн. Яах вэ тэгэл бас нэг болцмоор байвал болцолтой. Тэгээ гүндалаахын хэлдэг үнэн бохгүй юу. За энэ юм чинь зан дээр биш те энэ гарч орж явж хайлтаа. Гэхдээ үргэж асуултаа асуух нь шүү дээ те. Би үнэхээр энэ хүнтэй өнөөдөр болцмоор байна. Би үнэхээр энэ хүнтэй өнөөдөр уулзмаар байна гэдгийг заавал эхлээд асуух хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд нэг та хэдийн маань энерги нэг тийм яг тэлэлтийн үе буюу одоо бүр гой зүйлүүд, бүр шинэ ингээд нэг боломж нөхцлүүд, сайн сайхан ингээд нэг блессинг гэдэг зүйл дээр тэлэлт ингээд гарч ирж байгаа үед яг үүнийг ч одоо хамгийн эмзэг байдаг байхгүй. Яагаад гэвэл нэгэнт чи жоохон тухгүй, өөрөө чи ингээд энергийн хувьд бол ингээд доошоо татдаг хүмүүст ингээд байнгут чи өөрхийн энергийг давхар ингээд алтангуудаа тэлэх амар гой боломжоос давхар алдчихдаг байхгүй юу. Тиймээс энэ 8 сард би хинтээ яаж уулзч байгаа вэ гэдгээ жоохон боталтай ингээд нэг хандах цаг гарсан байна. Тэгээд хэтрүүлэн уугаа. Тэгээд гэтээч уусаа номын ордныхаа нэг тарахаар бол бас тултлал гарна л да. Тэгээд зөөр ерөн жоохон ингээд нэг боталтай ингээд нэг гаруул яаж те. За тэр яг хэдүүлээ номын ордныхны хайрын тал дээр ингээд нэг хүзэр татцгаая. Ер нь номын ордныхны хайрын амьдрал юу болж ийнэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Номын ордныхны хайрын амьдрал. What's gonna happen? What is gonna happen? What? За хэдүүлээ сайхан ярилцъя л да. Эхнийхэн заяа. Хайрын хувьд бол ингээд нэг та бүхэн маань ингээд нэг 9 ингээд нэг аягаар амар аттай одтой ингээд байж байгаа байхгүй. Ялангуяа 9 аяга шууд миний ингээд нэг хамгийн ихний анхаарлыг татчихлаа л да ингээд 9 аяга чинь өөрөө independence буюу би юунд ч ингээд нэг хамааралгүй гэдэг үзэр байхгүй юу. Тэгээ энэ жоо угаасаа номын ордныхын чинь ингээд нэг сүл төгшүүтэй эрхчлөө гэж орлоолээдэг. Тэгээ наад эрхчлөө чинь ингээд энэ 8 сард бол үнэхээр гоё хангагдчихэ. Та хэдийн маань хувьд болохоор яг хин нэгнээс ингээ хамаарахгүйгээр хин нэгний ингээ нөлөөнд ингээ орохгүйгээр яг ингээ гоё ингээ нэг явах боломж чинь бүр хангалттай ингээ гоё бүрдсэн байна. Баяр хүргэе. Окей. Нэгт хоёрт баатрийн зоос доошоо. Тэгэхээр ингэж ойлгоё. Би яалтчгүй нэг хувааж ярин заяа. Тэгэхээр би toxic үерхэлт болон situationship эдэрт ингээ байгаа хүмүүс А бүлэг яг урт хугацааны харилцаан дээр ингээ байгаа Б бүлэг single ингээд нэг байгаа C бүлэг гэж ингээд нэг хувааж ярин заа. За тэгэхээр хэдүүлээ эхлээд toxic-ийг ингээд нэг заавал ярьцгаая. Сая ерхийн энерги нь ярьчлаа. Таад 3 бүлэг гуруулаа өөртөө гэсэн ингээд нэг independent буюу бие даасан байдлыг ингээд олж авцсан байна. Хинээс ч ингээд хамааралгүйгээр эрхчлөлтөд явах боломж нь гараад ирсэн байна. Баяр хүргэе. Энэ бол ингээд нэг амар гоё тохио. За одоо хэдүүлээ. Одоо тэр toxic номын ордныхны талаар ингээд нэг ярилцгаая. Баатрийн аяг доошоо ингээд нэг 5-ын ингээд нэг ил дээр юу гарч ирж байгаа байхгүй юу? 7-гийн зоос ингээд нэг гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэвэл яг toxic situationship ингээд байгаа ч юм уу toxic үерхэл байгаа номын ордныханд хил ам ерөөсөө ингээд нэг салсангүй. Тэгээд ингээд ойлгоцгоё. Ер нь бол ингээ эцсийн эцэст хоёр хүний амьдрал бол хоёр хүний амьдрал. Хоёр хүний дундуур нь хоо гүйж орж яахснуудаа гэдэг үг өгдөг да. Тийм. За энэ амар чухал. Яагаад вэ гэвэл чи хинтээ наад харилцааныхын талаар хуваалцаж ярилцж байгаа ухаалаг сонгох хэрэгтэй байхгүй. Хинтээ. Яг энэ амар чухал. Яаж би энийг хэлж байгаа вэ гэвэл ингээ эцэст ингээд нэг бид нар ингээд нэг салангууд нэг хин нэгэнд ингээд нэг X ингээд муулдаг ч юм уу нэг situationship ингээд байгаа хүн ингээд муулаад наадаг тийм ингээд тэр гэдэг ч юм уу те. Тэгээ нэг яг хүмүүс одоо нэг яг фильтргүй хүлээж авдаг хүмүүс юу гэж бодох вэ? Сал гинэ үсттэй. Ааха.
Тэгээд та хоёр ингээ буцаа нийллээ гэж одоо нөгөө фильтргүй боддог хүмүүс чинь ямар тийг хоёр ставил гэж бодно. Гэхдээ хизээ ч ингээ нөгөө тэр хүмүүс та хоёрын бас ингээ нөгөө хоёулахнаа байсан гоё моментийг ингээ нөгөө гадарлаж чадахгүй байхгүй юу? Тиймээс ингээ нөгөө чи одоо харилцаа чи ингээ түүхтэй яах гэдэг нь мэддэхгүй нөхцөл ингээ байдал дээр ингээ байж ивэл яалтчгүй яг одоо өргөн сэтгэдэг цар хүрээтэй сэтгэдэг одоо нэг найзтайгаа ч юм уу уулзах хэрэгтэй байна. Тэгэд гол нь ашиг сонирхлын зөрчилгүй найзтайгаа шүү. Юу вэ гэвэл хэрвээ чи тэр найз чи ингээд нэг өөрөө ингээд нэг сингл тэндээ амар дургу ингээд нэг юм desperate ингээд байж байгаа л шүү дээ те. Чи ингээд нэг тэр хүнээс зөвлөгөө авах ингээд боддоо хэцүү үсттэй. Нөгөөс та чи яах наастаа сал юм тест. Яг үл ингээд одоо чи ингээд наттай айлхсан ингээд одоо чи ингээд наттай айлхан буушет мэдрэмж хаад мэдэрч чадна гэдэг нэг юм тэнэг бодолтой байхгүй. Тиймээс чи ингээд харилцаагаа ер нь ингээд хин нэгнээс ингээд зөвлөгөө авах ч юм уу хин нэгнтэй хуваалц орлол жоохон бодолтой ингээд нэг байх хэрэгтэй байна. Ихнийх. Тэгээд ялцчгүй хил ам гэдэг зүйлүүд ялцчгүй энэ 8 сард ингээд нэг орж ирж байгаа болохоор аль болох энергийн хамгаалалтаа хийх, энергийн цэвэрлэгээнүүд амар сайн яриад. Тэгэхгүй бол ингээд evil eyes буюу ингээд нэг хүмүүсийн атаархал гэдэг зүйл яг та хоёрын харилцаанд нь бүр орж ирэнгүүтээ холион батаа ингээд болох гээд байгаа шүү. Тиймээс чимээгүй байсан дээр. Окей. За. Тэнгүүтээ одоо currently ингээд нэг байж байгаа одоо номын ордныханд ингээд нэг хэлэхэд нэг амар сони юм гараад ирсэн л байна л да. Таавар үзэр доошо 6-гийн аягаар ингээд 4-ийн ингээд зоос байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл штэ те. Яг энэ дэр одоо хин нэгэнтэй ингээд үерч чаа за ямар ч асуудалгүй байж болж байна. За no one gives a fuck. Үерчиж болж байна. X санаад байгаа юм да. 6-гийн аяг таавар үзэр доошо гэдэг чинь яаж байгаа юм бол? Уул нь ингээд нэг бас хойноос нь ингээд world үзэр бас ингээд доошо байгаа байхгүй юу? Яалтчгүй ингээд нэг ингэж яриа. Currently үргэж байгаа номынхан яг 2 хуваагдсан заяа. Эхний хуваагдалт нь болохоор өмнөхөө ингээд нэг тавьж явуулж чадаагүй, өмнөх ингээд энерги тасалж чадаагүй байж байгаа. Дараачих л үгүйд утсан юм шүү. Тэнгүүтээ стил ингээд энерги ингээд байгаад байгаа юм шүү гэдэг бас нэг хөзөр байна. Одоо нөгөө ингээд нэг одоо бүлгийн ингээд нэг одоо урт хугацаанд ингээд үргэж байгаа ч юм уу ингээд нэг яг харилцаа нэг гайг байгаа ингээд номынханд ингээд хэлэхэд болохоор штэ те. Ер нь ингэх гээд байгаа юм шүү. Бит хоёр яг ийм байсан да, тийм байсан да гэдэг яг нэг юм анхныхан үеих шигэ жоохон төсөөлөхөд яваад байна уу да гэдэг жоохон хардлага ингээ байгаад байхгүй. Инээсээ болоод ингээд өөрийгөө жоохон бариад өөрийгөө жоохон ингээ хойшоо татаад байгаа мó гэдэг хүзэр ингээ байна л та. Тиймээс энэ дээр жоохон ингээ бодолтой ингээ хандвал яаж юм. Юу вэ гэвэл бидний ингээ нэг харилцаа хизээч ингээ анхдах шиг ингээ байхгүй. Цаг хугацаа өнгөрөн бид нар нэгэндээ уусан, шин торчлох хоригдлуулна. Гол нь бид одоогоо өнгөрсөнд харьцуулж чадахгүй байхгүй. Өнгөрсөн бол өнгөрсөнд гоё дурсан жийсэн бол байсан. Гэтэ өнгөрсөнд байгаа юмнуудыг одоо ингээд авч явж чадахгүйгээс хойш одоо тэгвэл шинээр яг юу хийж чадах вэ гэдэг бодох нь амар ухаалаг асуулт ингээд болцсон байгаа зү. Окей. Энэ дэр номын ордныхаа амар сайн анхаарах хэрэгтэй байна шүү. За. Надад одоогийн байдлаар бол яг ерөөхдөө ингээ хайр дурлал дээр танай ордных нэг юм асуудалтай ч юм уу эсвэл бүр амар хүнд мөнд юмнууд бол арай гайг байна. За, сингл байгаа номынханд хэлэхэд болохоор шууд утгаараа ингээд нэг юу байж байна. 8-ын саваг тэргүүний зоос ингээд доошоо тэгснэ тэргүүний саваагаар хатны ингээд зоос доошоо. За юу вэ гэвэл ч тэ та тэвд бол ингээд амар том шалгуур гарч ирэх нэ. Эхнийх нэг бол харилцаач амар хурдан болно, нэг бол ингээд нөгөө харилцаач амар гацна гэдэг юм. Хоёр ингээд зоосны хоёр талтай ингээд нөгөө хөзөр гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл чи зүгээр аль нөхцөл байдал дээр байна гэдгээл ингээд анзаарч байгаа. Окей. Чи асуух хэрэгтэй хөрөөсөө. Би ингээд нэг ганцаарч байгаа болохоор би хүнтэй үерх гээд ингээд нэг яарад байна уу? Эсвэл би ганцаартаагүй би угаасаа амьдрах айгүй гоё юм. Надаа хүнтэй үерхсэн ч яалаа, үерхэгүйсэн ч яалаа, болсон ч яалаа, болцоог байсан ч яалаа. Наалтхай болсон гэдэг ийм энэ дотроо whole and complete нөхцөл байдал дээр би хүнтэй ингээд болцож ийн гэдгүү амар сайн асуух хэрэгтэй байхгүй юу? Эхний нөхцөл байдал дээр буюу би ингээд нэг ганцаартаас ингээд айгаад бол хүнтэй үерч ийн гэж бодож ивэл яа чи удахгүй факта болно гэдэг шууд хэлээ заа. Эсрэгээрээ надад хүнтэй гэрсэн ч ялаа байсан ч ялаа. Тэгээд хүн гарч ирэхгүй байсан ч гэсэн би угаасаа ингээ өөрийгөө хөөрхнө гэж амч мэдчихэе гэж номынханд байхад штэ тэ. Энэ ингээ учрах хүн чинь яа амар гоё энерги шүү. Магадгүй урт хугацааныг ч ингээ байж магадгүй харагдаж байна. Вау, болж штэ. За, ажил мэргэжил. Номын ордныхны карьерийг ямар байх нь гэдэг хэдүүлээ харцгаая.
За тэгэхээр карьерийн хувьд ажил мэргэжлийн хувьд болохоор шүү дээ те надад ингэж гарч ирж байна. Та хэдийн хувьд бол ингээд нэг хасл их боломжууд амар их ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Нэг юм сайт хаслууд гэж яддаг шүү дээ. Тиймээс ингээд тэгээ одоо боломж олж ивэл сайн л үсттэй сайхан ингээд нэг хаслыг хийгээл явах хэрэгтэй байхгүй юу те. Тэгээ нэг юм нэмэлт ингээ орлого ч юм уу нэмэлт ингээ их сурвалж байгаа. Тэгээд нэг юм хөөрхөн ингээ нэг opportunities ингээ нэг олдож ирж үл сайн л үсттэй. Ухаатаа scale ингээ сайхан ажиллаа хийвэл ингээ сайн байна гэдэг үзэж гарч ирж байна. Боолын зоосоор ихнийх. Хоёр дахь нь болохоор штэ тэг гэхдээ ингээ нэг хатны ингээ зоос ингээ нэг хойноос нь доошоо гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж ойлгож болж байна. За мөнгө олж болж байна. Мөнгөө тэгээд гой зарцуулж чадчихэв үү гэдэг асуултаа ер нь асуух хэрэгтэй хаа номын ордын. Номын ордынхоо ч гэж шаахан ч явах. Би өөрөө ярих юм бол ингээд нэг хилэнц биш ер нь бол хэр баргийн номоос илүү олон номын ордны чарт дээр нь би өөрөө өөртөө ярих хэрэгтэй. Сайн тийм ээ. Зүгээр шүү дээ. Хүнд амар зөвлөгөө шааж. Тий. Би ч гэсэн ер нь өөртөө ажиллаж. I get it. Мөнгө олдчихлээ тий. Тэгээд яг ингээд тэрийг яг ухаалаг зарчилж ингэсэн чинь би яах вэ тэгэл нэг яах вэ? Миний амьдрал шүү дээ тий. Ядаж ингээд гамбл, порно, тий, архинд ингээд нэг мөнгө өрөөг юм да, тий. За тэр яг тиймээс хайнтаа. Ер нь бол тэр тал дээр ингээд анхаарах хэрэгтэй. Яалтчгүй амар их ингээд нэг хөөрхөн ингээд ажил хийх ингээд хаасл ингээд боломжууд ингээд нэг олдож ирж байгаа ч гэсэн яг тэрийг ухаалаг зарцуулж байгаа үйл энэ хөзөр дээр жоохон хэцүү байна гэдэг анхаарал ингээд гарч ирж шүү. За ихнийх. Хоёрдугаарх нь болохоор шүү дээ ингээд энэ 8 сар та хэдийн маань хувьд болохоор нэлээд челленжтэй сар болох гэдэг. Ялангуяа мөнгө санхүү ажилтай ингээд холбоотой юмнууд дээр ягаад үеэгүүл айгүй олон хүмүүстэй ингээд үйл ойлголцох нь хил амнууд ингээд гарч ирэх нь тэг ингээд чамаа ингээд нэг одоо матах ч юм уу эсвэл чамайг шүүмжлэх чамаа ингээд нэг доошоо дарах хүмүүс ингээд нэг айгүйх гарах нь тэгээ энэ болгон дээр ингээд нэг яалтчгүй ингээд 9-ийн саваар ингээд нэг хамгаалалтаа ингээд нэг бууруулж болохгүй гэдэг үзэр гараад ирсэн байгаа байхгүй юу. Тиймээс ингээд нэг ойлгоцгоё. Би иймэрхүү хүмүүст амар дургу. Өөрийн гэсэн бодлого хүмүүст амар дургу те. Яагаад вэ гэвэл тиймэрхүү хүмүүс саль хашаа би тийшээ гэж шаад байхгүй юу. Зарим тохиолдолд бид нар go with the flow буюу саль хашаа би тийшээ гэж явж болно. Гэхдээ яг заавал өөрийн бодолтой ингээд нэг цаавар ингээд байх хэрэгтэй. Энэгээр юу гэж ярих гээд байгаа вэ гэвэл шүү дээ те. Та хэдийг ингээд юу гэх нэг зүгээр нэг сонин та хэдийн нөхцөл байдлыг ойлгоогүй байж ч юм уу эсвэл нэг та хэдийн ингээд нэг маргаан дээр ингээд нэг шал хэрэггүй нэг юм мэдрэл муутай ингээд нэг үүдцэн ингээд нэг стакууд ингээд орж ирэнгүүтээ дундуур нь жоох ингээд нэг хор утгах гээд ингээд байгаа байхгүй. Тиймээс ингээд аль болох ингээд нэг өөрийгөө гарда болгож болохгүй шүү. Окей. Тийм, motherfuckers ингээд нэг холлаа гэдэг ч юм уу яг юм гарттайгаа ингээд байх хэрэгтэй байхгүй юу. Нэгт хоёрт та дэд ингээд нэг хоёрын аягаар штэ те айгуугаа ингээд нэг ойлголцох ингээд нэг хүмүүс ингээд байгаад байгаа байхгүй юу. Гэтэ энийг гол нь ингээд нэг зөв сонгоор ингээд 3 аяг доошоо ингээд нэг 8 аяг доошоо юу вэ гэвэл штэ те ингээ яг хүнийг тань сурна гэдэг чинь их ингээд нэг ухаан байхгүй юу. Чамайг амжилттай байхад дагаж ингээд нэг баярлдаг хүн. Чамайг унахад нэг шоолохгүйгээр өөста гэд. За одоо босон даандаа гэд нэг дэмждэг хүн чинь ингээд нэг хүний амьдралын хамгийн том бэлэг гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү ингээд нэг найз ч юм ажлын ингээд нэг хүн байвал ингээд нэг тэн дээр ингээд нэг айгуу сайн найзлах ингээд нэг хэрэгтэй байгаа аахгүй юу. Эхнийх. Хоёр дахь нь ингээд нэг сурлах хөтөлбөртэй ингээ холбоотой байгаа номын ордных нь ингээ нэг хэлэхэд нь шүү дээ. Яалтчгүй та хэдийг амар их нэг төөрөгдөөс юмуд нэг гарч ирэх гээд байна. Сонголт болон шийдвэр дээр ингээ нэг нөлөөлөгдсөн. Ерөөсөө ингээ нэг ингэж яриа л да. Таад энэ 8 сард зүгээр л жоохон төркөд чиглэлээ алдах гэдэг шүү. Тиймээс аль болох хүн амтны нэг үгийг нэг сонсохгүйгээр яг өөрийн гэсэн бодолтойгоор жоохон санаа мотой ингээ чимээгүй жоохон сууж исэн дээр байгаа байхгүй. Тэгээ би яг хинд яг юу ярих вүлээ гэдэг жоохон ингээ нэг бодоо шүүцэн дээр баха. Тийм тэрийг нэг жоохон анзаарах хэрэгтэй бай шүү. Тэгээ хойноос нь шүү дээ хааны саваа ингээ нэг тэргүүний ил доошоо гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр таад маань ингэж ойлгоё. Энэ 8 сард угаасаа ингээ нэг таад ирч хүчтэй байхад бол ирч хүчтэй байна. Хийж бүтээ, болгыг бүтээ гэсэн юмнууд зөндөө гарч ирнэ. Гэхдээ нөгөө талаас шүү дээ те таад маань ямар чиглэлгүй хаашаа явж байгаа мэдгүй ингээ байгаа цагт та зүгээр бензиний хэрэггүй зүйл үрээ суугаад байгаа байхгүй. Тиймээс ингээ нэг аль болох 8 сарын ихээр төлөвлөгөөг амар сайн гаргацсан байх хэрэгтэй байна.
хоёрт би хаашаа очих вүлээ, юу хийх вүлээ, юуг амжуулсан байх вүлээ гэдэг ийм clarity-га тодорхойлцсон байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг чиглүүлэхгүй гүйчж жол хан мөргөл тэгэл бүдэрч унаал үлээл ингээд нэг өвдөө тэрвэр суугаад ингээд нэг байх гэдэг байхгүй. Тиймээс энэ дээр жоохон ингээд болгоомжтой ингээд хандах хэрэгтэй байна. Тэгтээ санаа зовлтгоо зөө. Таад энэ 8 сард Divine ингээд нэг гайд амирх гарч ирж лээ л да. Нэг High Priestess үзрөөр юу гэсэн үгийг би ярих гээд байгаа гэвэл таад маань энэ 8 сард айгуу юу гарч ирж байна. Мэдрэмж чинь амар хөгжиж байна. Тэгээ мэдрэмж угаасаа яг ямар үед хөгждөг вэ гэвэл яах гадаага нь мэддэхгүй түүхтэд түмэн олон нөхцөл байдал дээр яах гадаага нь мэддэхгүй ингээд нэг хүмүүс донд яг мэдрэмж амар хөгждөг байхгүй. Gut feeling ч амар хөгждөг байхгүй. Тиймээс угаасаа энэ 8 сар тайлын маань ингээд gut feeling амар хөгжиж байна. Би хинтээ юу ярих вүлээ, хинтээ ингээд нэг хамтрах вүлээ, хинээс би нэрээ татах вүлээ, хинээс би ингээд нэг зайгаа авах вүлээ гэдгээ амар сайн ингээд нэг ойлгох мэдрэмж ингээс харчин гарч ирж байна. Тиймээс ингээд нэг энэ 8 сар таад маань аль болох зүн сонгоо сайн сонсоод ингээд явчих юм бол гайгүй гортогтой явчих юм байна гэдэг ингээд нэг хөзрүүд ингээд гарч ирлээ. Тэгээ та бүхэн маань ингээд нэг миний нэмэлтийг аваад миний ингээд нэг жижигхэн сууг ингээд нэг дэмжих хүсч байвал it is what it is. Тэгээ уусаа нэмэлтэн дээр угаасаа ярьсан те. Цаашдаа ингээд нэг энэ 8 сард яг specifically яг юунд анхаарах юм те specific яг ямар үйл явдлууд болохын гэдгийг бүр ингээд задлж ингээд нэг ярих болноо. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд амжилт хүсье.